За сайн байцгаана уу сонсогчдоо. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотоос тэгшээ. Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хотоос дэгийг мэдчилж байна. Зя сайн байцгаана уу сонсогчдоо. Удаа уулзаагүй хүмүүс. Зарим нэг хүмүүс Утаагаа уулзаагүй хүн. Зарим хүмүүс асуусан байсан тэгшээ хайчиж бай гэдэг. Уцаад ирсэн шүү. Тийм тэгшээдээ шинэ охинтой басан дээж басанд баяр хүргье. Шалтгаантай ингээд сонсогчтойгоо уулзаж чадахгүй 2-3 сар болсон байна тий. За баярлаа. Тий. Охинтой болоод 3 сар болж байна. Тэгэл буцаад орж ирлээ дээ. Яг түрүүнөө дэгэдээ ярьжсэн ажилдаа арай хурдан орчлоо гэж бодоод Монгол дайсан бол сайхан жил байсан бол гэж бодвол тэгэл яриа суужлаа. Тийм. Чи ажилдаа хурдан орно гэж аналог хэлээдсэн юм уу? Тийш одоо эн чинь бас тэрний нэг хэсэг штэ. Ажилдаа орно гэдэг чинь би анх удаа төрснөөс хойш анх удаа 3 сарын дотор аналогийн энэ дугаарыг бэлтгэх гэж компьютер дээр сая суулгав штэ. Ерөөс нэг ч компьютер дээр суугаагүй байсан. Яг нэг 5-10 минут сууж энийг хийхин тулд анх удаага 5-6 цаг сууж үзлээ. Тэгээд за хуруугаар бол шивхтэйгэл байгаа юм байна гэж бодлоо. За бид хоёр энэ удаад маш сонирхолтой ном сонгож авсан байгаа. Номны маань нэр болохоор Careless People буюу тоомжиргүй хүмүүс гэж орчуулах юм уу да тий? Хайхамжгүй хүмүүс гэх юм уу? Тэгээ Facebook-ийн талаарх ном байгаа. Тэр Facebook-ийн талаар яагаад ном сонгоод авчгаа гэхээр бас нэг 3 сарын өмнө Facebook дээр хоёулаа блоглогдсон байдгийг ямар ч шалтгаангүйгээр аналогийнхаа пэйж дээр зүгээр л номныхоо постыг оруулсны төлөө тэдний нэг алгоритм нь буруу ажилласан юм уу, мэдрэгч нь буруу ажилласан юм уу гэж заллин маллыг хийх гэж ингэж битэрийг шууд блоксон. Тэгээд жоохон сонир санагдаад энэ Facebook чи ямар учиртай газар вэ гэд тэгээд тухайн үед бас нэлээ модонд орж исэн ном Careless People гэдэг энэ Facebook-ийн талаарх ном 25 оны 3 сард гарсан дээ шинэ номыг унши ер нь дотоод соёлтой танилцъя гэж бодоод уншсан. Тэгээд маш аимшигтай олон зүйлүүдийг мэдэж авсан Facebook-ийн дотор. Бараг бодож байгаа Facebook хүмүүс одоо хүртэл яаж ажилдаг байна гэж бодмоор. Тиймэрхүү олон зүйлүүдийг маш мэдэж авсан тийм сонирхолтой ном байна. За тэгээд номынхаа постыг хийсэн чинь бас дахиад блоглогдох үедээ гээд бит хоёр жоохон айжлаа. Яагаад гэх юм бол энэ номыг Facebook-ийн одоо үүсгэн байгуулагч Mark Zuckerberg болон одоо бас ер нь бол Facebook энэ номонд маш дургүй байгаа. Тэ энэ доторх зөндөө олон зүйлийг ил болгож тавьсан учраас энэ номыг маш дургүй. Тэгээд энийг бичсэн зохиолч Sarah Wynne Williams-тэй бас нэлээд одоо өшөө хонцсон саасан тиймэрхүү байдалтай байлээ. За тэгээ энэ номны одоо дахиад тавьж байгаа дахиад аккаунт маань блоклогдчих хүлээдэ гэж айнгаа. За тэгээ рекорд хийгээвч гэсэн та бүхэндээ хүргэж байна. Тийм бид ч одоо аккаунтуудаа сэргийлэх гэж тий монголчуудын амьдрал чи Facebook тэр идэм биш үү? Тэгээ Facebook-ийн аккаунтыг сэргийлэх гэж 80 юм болсон. Баахан газар руу бичээд Facebook-д ажилладаг таньдаг найз руугаа бичээд тий тэгжээж нэг юм сэргийлгэсэн. Тэгэхээр одоо энэ номыг оруулах юм бол үүр таагдах үедээ гэсэн жоох айц үтсэн. Амар. Тэгээд нэрээ тэрнээс гадна энэ номн дээр бас гарах болно. Мянмар тий балбуусан жишээн дээр бас яг бүр ингэдэг яг монгол шиг амьдрал нь Facebook-ээр өрнөдөг. Яагаад тийм болсон? Тэгээд энд ямар асуудал гарсан гэсэрийг бол ингээд номн дээр гаргах болно. Та бүхэн мэдэн штэ Facebook интернет орохоор нөгөө та нарын интернетийн дата Facebook дээр гүйдэггүй штэ тий. Яаж тийм одоо дийлүүдийг Facebook энэ бол иймэрхүү буруу хөгжилтэй орнуудад гаргадаг уу? Яагаад тэгсэн гэдгийг нь одоо бүр ингээд тэгээ та нарын амьдрал улс төр ерөөсөө ажил сургууль бүх юм чи Facebook-ээр явж байгаа анзаарсан бол хойно бас амар том бодлоготой ингэж явуулдаг байсан юм байна гэдгийг нь бас номноос олж мэдэх болно. За тэгээд ном руу орохоос өмнө подкастын ерөнхий мэдгэгч чиг төртий Quality for Your Health Made in Germany Denk Pharma энэ эрүүл мэндэд чанарыг Германд үйлдвэрлэв. За тэгээ ном руу орцгоё. Ном маань бол 48 бүлэгтэй. Тэвтэр багцлаад ерөнхийдөө 6 хэсгийг ээлжлээд ярих болно. За номын маань зохиогч болохоор Sarah Wynne Williams гэдэг ийм Шинэ Зеландын иргэн байгаа. Тэгээ Facebook-д
олон улсын бодлого тодорхойлдог тэр бодлогын хэлцээ хамгийн одоо топ хамгийн дээдлийн позишн дараагаар нь ажиллаж исэн Марк Зукерберг болон Шерил Сандбергтэй маш ойр ажиллаж исэн юм хүн байгаа. За тэгээд бүр 2011 онд ажилд орсноос хойш 7 жилийн хугацаанд 2018-нд ажлаас гарах хүртлээр эдгээр хоёр хүнд ингээд анхнаас нь л олон улсын одоо засгийн газруудтай яаж хамтарч ажиллах уу, Facebook-ыг олон улсад яаж хууль ёсонд нь нийцэх үйл байдлаар ингэж одоо зүгээр түгээх үү гэдэг талаас нь нэлээд ингээд ажиллахыг хичээсэн энэ хүчин сэтгэлийнхаа талаар ч гэсэн номдын дэлгэрэнгүй ярьдаг. За тэгээд эхний бүлэг рүү оръё. Зохиогч юм байна. Бага наснаас эхэлдэг. Тэгээд бага насныхаа нэгэн одоо аимшигтай түүхээс эхэлдэг. Тэгээд яагаад энэ түүхийг ярьж байгаа гэхээр энэ маань зохиогч юм байна. Хэн болох ямар дайчин ирэмгий тэмцэгч хүн болохыг юм илэрхийлсэн түүх байгаа. Зохиогч юм байна хувьд Шинэ Зеландийн Christchurch гэдэг нэлээд буйдхан юм хүн тамбаг суурьшдаг юм хөдөөний тосгонд айлын анхны охин болж мэндэлдэг. Доотлолтод 3 дүүтэй. Тэгээ айлын том гэдгээрээс тэр нэлээд бие даасан юм охин байгаа. Тэгээ 13 наснда далаад гэр бүлээрээ ингээд сэлж яваад махчин авраг цагст бариулдаг. Тэгээ 13 настай охин усан дотор тэмцээд арай гэж махчин авраг цагснасаа салаад ингээд цусаа гойжуулаад уснасаа гарч чаддаг. Тэгээ ээж аавыг найз нь дуудаад тэгээд түргэн тусламжаар эмнэлэгт бас нөгөө хөдөө болохоор ч арай гэж нэг юм одоо жижигхэн эмнэлэгт очисон шүү хаа. Тэнгүүд тэр жижигхэн эмнэлгийнх нь эмчин үдснээ гайг байх шүү гэн зүгээр гадуур нь боогоод тэгээ өнөө шөндөө жоох өвдөж хонох байх шүү гэж хэлээд явуулцдаг. Тэгэл аав нь бол өөстө манай ах өстө зөрөгтэй байсан гэл тэг зүгээр өнгөрсөнд баярлал гэртээ ирээл аав чинь унтчихдаг. Тэгэл сарыг явуулахаар гидсэн амар өвдөл нэг л биш байгаа юм санагдаа шүнжэнгөө бүр ингээл амар бүр тэсгийн аргагүй өвдөд ээж автай би өвдөд ээжтэй би ингээд янадаас ямар нэг юм гараад байна цус юм уу юу ингээл тэнгуут ээж аав нь угаасаа өвдөж хонно гэсэн зүгээр ерөөс нойроо хамтлаас хэрдгүү. Тэгээ нөгөө охин чинь шүнжэнгөө өвдөж өглөөнийхөө хоолн дээр ухаан алдчихдаг. Тэгсэн чи юу болсон бэ гэсэн чинь махчаа аврах загсанд гидсээ ингээд хуу татуулсан гидснийх нь ингээд тал нь байхгүй тэгээд нэг уушиг нь бас ажиллагааг болж ирсэн тэр нутгийн жижигхэн эмнэлгийн юм чинь мэдээг байдаг. За тэгээ нөгөө эмнэлэг дээрээ буцаад очивоо. Тэгсэн чинь нөгөө юм чинь яана одоо охин чинь одоо өвлийн ирмэг дээр биш те барыг авралгүй гэж хэлдэг. Тэгэл аав ээж нь юу яриад байгаа юм бэ та чи өчтөр өрөө зүв зүгээргээд боогод явлаа эцтэй гэл. Тэгээд илүү том эмнэлэг рүү нисдэг тэргээр хүргэгдээд тэгээд одоо тэмцээр гадаазаар амьд гардаг. Цаараа байна энэ үйл явдлаас хойш би ийм зүйлийг үзэж туусан юм чинь надад ямар ч зүйл тохиолдсон би даваад гарах юм байна гэдэг өөртөө итгэлтэй болсноос гадна би ингээд тий азар барьж дээр ч юм уу тий золоор ингэж амьд гарсан юм чинь би энэ амьдралынхаа туршид ямар нэг утга учиртай зүйл хийх заяатай баха. Тэг би хин нэг юм бусдын амьдралыг өөрчлөх, дэлхийг илүү сайн сайхан болгох тийм ажил хийх ёстой хүн байхаа гэж бодоод том болдгоо. Тэгээ том болсон хойноо болохоор хуульчин мэргэжил эзэмшээд дипломатчаар ингээд ажиллаж эхэлдэг. Тэгээд эхэндээ бол Шинэ Зеландад ингээд хуулийн фирм энтертэй ажиллаж агаад Америкт нэгдсэн үндэсний байгууллагын оффист ажилладаг. Тэгээд тухайн үед нэгдсэн үндэсний байгууллагад ажиллах гэдэг бол бүр багаас нь мөрөөдөл энэ л одоо жинхэнэ хүмүүсийн амьдралд өөрчлөлт үзүүлэх те томбох ажлууд хийгдэг байх гэж бол маш олон хурал зөвлөгөөн бодлого тодорхойлохын нэтэрээ те төслүүдэд орж ажиллаж байсан боловч нэг л дутагдаад байгаа юм шиг санагдаад байсан. Жишээлбэл одоо Сарагийн хийжсэн нэг төсөл байгаа юм л да. Далайн ховор амьтдыг хамгаалах юм төсөл. Тэгэл энэ төслийн талаар ингээл одоо засгийн газруудад зориулсан зөвлөмжүүд тэ бодлогын бичиг баримтууд боловсруулаад ингээл яваадсэн. Тэгэл нэг удаа нэг тийм хурал дээрээ салбарын мэрэгчлэнтэй ярьсан байна л да. Ер нь энэ салбарт далайн ховор амьтдыг хамгаалах зүйлд одоо ямар нэг өөрчлөлт дахиад гарч ирсэн түүх бий юу гэд ярьсан чинь нөгөө үнэн болохоор байгаа маш том өөрчлөлт гарсан нэг жишээ байгаа хамгийн үр дүнтэй байсан гэдэг чи юу юм гэдэг чи тэр нь Finding Nemoгийн эрэл гэдэг хүүхэлдэйн кино гараад тест далайн амьтдыг хамгаалах энэ хөдөлгөөн чинь маш эрчимтэй болсон шүү дээ. Маш үр дүнтэй байсан гэж хэлдэг. Тэгэнгүүт Сарад бүр ингээд дотор нь нөгөө нэг
эргэлзээд байсан, буглараад байсан зүйлийнх нь асуулт хариулт нь олцсон юм санагдав. Тэрний юу гэхээр энэ нүүбэд чинь нэгдсэн үндэсний байгууллагад чи ийм их зүйл хийгээл идэг засгийн газруудаа яриад идэг гэвч үндсэндээ бол энэ хүн сурталтай ийм хуучинсаг ийм байгууллагаас өөрчлөлт гарна гэж байдаггүй юм байна. Жинхэнэ өөрчлөлт бол технологиос гарах юм байна гэдэг тийм ойлголттой болоод за би ингээд нэгдсэн үндэсний байгууллага бол миний байх газар биш юм байна гэдээ ажилласаа хараад төр зур одоо Шинэ Зеландын Америк дахь элчин сайдын яам дээр орж ажиллагаа. За тэгээд элчинд ажиллаж байх үедээ дараагийнхаа ажлыг хайж эхэлдэг. Тухайн үед болохоор 2009 онд ус төрчдийн иргэн тойрон байгаа гэсэн. Тэгээ ус төрчид Facebook гэдэг аппликейшнийг маш хэрэгжилж байгааг анзаарчихсан. Тухайн үед Facebook гараад хэдэн жил болцсон байсан ч гэсэн Сара анзаарсан Facebook чинь ус төрчид ингээд арт иргэдтэй холбогдох нөлөөлөл үүсгэх юм платформ болгож ашиглах юм биш үү? Ер нь тийм болтлоо томрох юм байна. Facebook-ийн нөлөө бол айгүй том юм байна. Энд чинь юу гэсэн үг вэ гэхээр одоо Facebook дээр арт иргэдтэй хүмүүс, чирийн хүмүүс ингээд нэлээ их датагаа байршуулдаг, хоорондоо харилцаж цаг өнгөрүүлдэг болно гэдэг чинь явандаа ингээд улсын засгийн газар энэ Facebook-ийг хязгаарлах, хууль тогтоомжоороо ингээд контрол хийх, хянахыг оролдох юм байна. Тэгэхээр энэ Facebook-д чинь ингээд олон улсын бодлогыг нь одоо тодорхойлдог, олон улсын засгийн газруудтай ингэж харилцдаг. Ер нь бол нэг төрлийн дипломатын ажил хийх хүн хэрэгтэй юм шүү гэж. Тэгээд би тэр дипломатынхаа оффист нь орж ажилламаар ингээд Facebook руу холбогдсон чи ямар ч тийм дипломатчийн ажил Facebook-д байгаагүй. Тэр Сарагийн бодож байгаа шиг засгийн газар мазартай холбогдлоо талаар Facebook-д бодож байгаа нэг ч хэрэг хүн байхгүй байх нь ажиглагдсан. Саяхан гэхдээ 2010 оны хавцаа нэг хүн Facebook-д яг юм олон нийтэд хандсан тийм бодлогыг, журам зарчмыг юм боловсруулах ийм үүрэг ажил албад хүн ажилд орсон нь тодорхойлсон. Тэгэхээр нөгөө хүнийхээ Facebook-ийг ухаад холбогдоод өөрийнхөө юу бодож байгааг хэлсэн байна л да. Одоо та нарт ингээд дипломат мэрэгчлээ наа чи хүн хэрэгтэй. Тэгээд засгийн газруудтай гэрээ хилцээр хийх ингээд бодлого тодорхойлох та анханасаа оролцох хэрэгтэй гэд ингээд ярьсан. Тэгэд тэр үед нөгөө нь ерөөсөй ойлгохгүй юу яриад байгааг ингээд ойлгохгүй байсан. Тэгээ Сара болохоор явандаа ингээд та нарын бизнес ч гэсэн Facebook-ийг ингээд авчиж боох хамгийн том эрсдэл чинь энэ засгийн газар шүү гэж хэлжсэн. Энэ хүнтэй ингээд хэдэн сар холбогдоод намайг ажилд авчаач та нарт би хэрэгтэй штэ гэж яриад явуулсан. Тэгжээл 2011 оны хавар нөгөө Arab Spring гэдэг нөгөө Арабт бослого болдог. Тэгээ тэр бослогыг ер нь бол удирдсан бий болгосон хүмүүс нь болохоор Facebook дээр ингээд ерөөхдөө хоорондоо харилцаа холбоо тогтоогоод нэгдэж тэндээсээ одоо бослогоо бий болгосон гэдэг нь тогтоогдсон. Тэгээд нөгөө Facebook байсан хүн чинь Сараар холбогдоод би энэ талаар одоо Марк Закерберг юу зөвлөх хэрэгтэй вэ? Марк Закерберг ингээд хэвлэл мэдээлэл гарч ирээд заавчлаарай. Энэ одоо Facebook-ээс болсон юм а гэж хэлэх ёстой юм тэгээд зөвлөгөө асуусан. Тэнгүүт нь Сара хэрвээ та нар энийг Facebook-ээс болсон гэж хэлэх юм бол дахиж хизээч одоо хятадтай хамтарч чадахгүй болно шүү. Яагаад гэвэл хятад чинь арт хэрэгтэй хатуу чанд хянахыг одоо барихыг ингэж оролддог засгийн газар байгаа. Тэгээ энэ мэд ингээд нэлээ их эрх мэдэл бүхий одоо засгийн газруудтай харилцахад та нар үд хаалгах чаа хаагдана. Тэгэхээр та нар том зургаараа засгийн газруудтай алсын хараа чинь ямар байхын ихлээр тодорхойлох хэрэгтэй гэж хийж ярьсан. Тэгсэн ч гэсэн нөгөө хүн чинь за би чамаас зүгээр нэг юм асууж явах чинь чи дахиад өөрийгөө ажилд оруулах гэлээ гэж бодвол яриад тэгэл энэ яриа хаагддаг. Тэгжсэн чинь Сарагийн төрлөх хотод нь нэлээд том газар хөдлөлт болоод тэгээд сэтгүүлч дүүн ингээд сургуу алга болдог. Тэгээ Сара дүүгээ ингээл хайгаал Facebook-ийг л ухаад байгаа байхгүй. Дүүгээс минь мэдээ ирэх болов яах бол гэл. Тэгээл 2 хоног ор сургуу басны эцэст дүүн ингээд Facebook-ээр холбогдоод таньдаг хүмүүс рүүгээ гэр бүлүүд рүүгээ ингээд Facebook-ээр би нуранганаас амьд гарч чадлаа ингээд азар амьд гарлаа гэд холбогддог. Тэгээд энэс Сара бас ингээд юу ажигласан бэ гэхээр Facebook чинь иймэрхүү одоо байгалийн гамшигын үед арт иргэдийн нэг нэгтэй холбох эсвэл засгийн газар ингээд арт иргэдийн талаар мэдээлэл авах айгүй тийм чухал платформ болох юм байна шүү дээ. Тийг анзаарсан. Тэгэнгүүтээ энэ өөрийнхөө мэдэрсэн одоо хувийн түүхтэй гэр бүлийн түүхийг хараад би ер нь Facebook-д байх ёстой байна гэдэг тэр бодол нь улам хүчтэй болоод шууд нөгөө Facebook-ийнхаа хүн рүү ингээд уцаар яриад сая юм боллоо. Би үнэхээр Facebook-д итгэж байна. Тэгээ би цаашд ингээд Facebook-ийг засгийн газруудтай хамтраад ийм эерэг өөрчлөлтийг бий болгоно гэж харж байна. Би тэрнийх нэг хэсэг баймаар байна гэд маш хүчтэйгээр ингэж ятгадаг.
Тэгээд энэ ятгалга нь бас үр дүнд хүрсэн үү, хэдэн сарын дараа Сара Facebook-д ажилд ордог байгаа. За тэгээ Facebook-д ажилд орох үед нь Сарагийн энэ ажилд авсан арга нь болохоор би энэ дипломат Facebook-д хэрэгтэй бол гэж юусоо бодохгүй байна. Энэ бүтэн цагийн ажил муу юм өдргээд жоохон эргэлзэнгүй байсан. За тэгээ Сара ажилд орсон эхнийхээ 7 хоногт бол ягаад ч юм санаандгүй байдлаар Шинэ Зеландийн ерөнхий сайд ингээд Facebook дээр айлчилмаар байна гэсэн тийм хүсэл тавсан. Тэгээ энэ бол анх удаа төрийн томоохон айлчлал бол ингээд Facebook-ийн офс дээр хийгдэж байгаа болж таардаг. Тэгээд энэ дээр бол мэдээч хэрэг одоо Марк Закерберг тэг бас жижиггүй улс ч гэсэн нэг юм төрийн тэргүү ирээд байна шүү дээ. Төрийн тэргүүний хүлээж авах хэлбүүд гэж шүү дээ. Хандсан чи юу Марк Закерберг бол ийм юм юу гэж артын гэд хүмүүс инээгээд шоолоод байсан. Тэгээд тэгвэл тэгээ Sheryl Sandberg орох байлгүй гэж Sheryl Sandberg ч гэсэн би завгүй мавгүй гэд нэг хүл тоосон байдалтай. Тэгээ Sheryl Sandberg-ийн дараагийн хүн 3 дахь хүн болох Elliot гээд боссойгоо ингээд оролцуулах болоод Шинэ Зеландийн ерөнхий сайд ажиллах үед нэлээд харуул хамгаалтын хүмүүс нь орж ирэл ингээд Facebook-ийн офс дээр нэлээд одоо бужигнаам болж байгаа шүү дээ. Тэг ингээд олон харуул хамгаалтын хүмүүс ирнэ. Дээрээс нь Facebook-ийн Шинэ Зеландийн иргэншилтэй ажилчид бас ерөнхий сайтаагаа уулзчих гал ингээл тиймэрхүү байдалтай. Тэгсэн чинь тэр үед ингээд Марк Закерберг ингээд нэг офстой инженерүүдгээ хурал хийгээ суужсэн байна л да. Тэгснээ ингээд гадаа нь ингээд үмэ шуган болоод хаар нинт юу болоод хурал хүмүүлээд хурал цаадлаад байгаа гэсэн байдал нэлээд дургуулсан байдалтай ингээд хурлынхаа өрөөс гарч ирдэг. Тэгээд яг тэр үед нь Сара болохоор Шинэ Зеландийн ерөнхий сайтын ингээд хүлээгээд авцсан. Яг хажууд нь зогсоод ингээд ярилцаа зогсчихсэн офсаа танилцуулаад тэгсэн чинь Марк Закерберг гарч ирснээр энэ юу болоод байгааг ч ойлгохгүй тий. Тэр Шинэ Зеландийн ерөнхий сайд хэн гэдгийг ч мэдэхгүй хаана байгаа гэж мэдэхгүй шууд ингээд Сараг олж харангуйта тухайн үед бол Марк Закерберг Сарад огт ярьж үзээгүйсэн гэж байгаа. Тэгээ шууд энэ нөхрөл одоо гол зохицуулагч хүн юм шиг байна гэж ойлгосон юм шиг байна. Шууд Сараар хүрч ирээд энд одоо юу болоод байгаа юм гэтгсэн. Тэнгүүд чи Сара ч нөгөө шууд Шинэ Зеландийн ерөнхий сайдын хажууд байгаа юм чи нөгөө ерөнхий сайдаа аюул байдалд оруулахгүй тулд Маркийг бас эвгүй байдалд оруулахгүй тулд та одоо ингээд Шинэ Зеландийн ерөнхий сайдтай мэдлэгээр шийдвүү ууцхаар шийдсэн үү би та хоёрыг танилцуулъя гэдгсэн чинь Марк Закерберг урдаас шууд үгүй би танилцмааргүй гэдгсэн баг. Тэгс чи яг хажууд нь нөгөө ерөнхий сайд зогсож байгаа шүү дээ. Тэгснээ жоохон эвгүй байдалд орсноо. Ерөнхий сайдын хувьд бол нөгөө жижигхэн манайх шиг жижигхэн хүн амтай зөв хүн амтай улсаас ирж байгаа болохоор ингээд тэр хүний хувьд бол Марк Закерберг чинь айгүй тийм алдар нэртэй хүнтэй нэг ганц гараа бариа зураг авахулцгал хүсэлтэй өгнө офс дээр нэрсэн байгаа байхгүй. Тэгээд нөгөө Марк Закерберг гинтхэн гараа тэрэнгүүт нөгөөдг чинь баярлаад боломжийг олж хараад санаа зовлтгүй би энд байна гингүүтээ шууд Марк Закербергийн гараас барьж аваад зураг авахсан гэж байна. Тэгээ нөгөөх нь болохоор тэгээд ацанчлаанд ороод худлаа дүүргэсэн болоод дуртай дургуу ингээд зураг авахлаад дууссан гэж. Тэгэхээр үүнээс бас зохиогч минь юу хэлээд байгаа гэхээр одоо Facebook бол эхэндээ тий ингээд удирдлагууд нь бол ийм одоо улс төрийн хувьд дипломат ёсны хувьд хүлдүү байсан юм аа. Наад захын соёл байхгүй, наад захын нөгөө талаа хүндлэх юм этик ёс зүй байхгүй ийм газар байсан гэдгийг энэ түүхээрээ харуулах гээд байгаамаа. Тэгээд Марк болохоор иймэрхүү улс төртэй холбоотой, политикстэй холбоотой зүйлүүд бол миний хийх ажил биш ээ. Sheryl Sandberg-ийн хийх ажиллаа гэд тэгдэг байсан. Энэ компанид бол надтай адилхан инженерүүд хамгийн том нь хамгийн боссууд нь тэгээд бидний хийх дургу хийхийг хүсэхгүй байгаа зүйлүүдийг Sheryl Sandberg болон түүний багийнхан хийх ёстой гэдэг тийм үзэл баримталтай байсан гэж байгаа юм. За гэхдээ Sheryl Sandberg-ийн хувьд ч гэсэн бас олон улсын тий улс төрийн давцаанд дипломат ёс ямар байх ёстой, засгийн газруудтай яаж холбогдох ёстой, харилцах ёстой гэдэг талаар бас нэлээд хүлдүү, тэгээ ойлголцолтой байсан гэдэг нь бас нэг чигээр харагдаж байгаа. Тэр нь болохоор дахиад Германы яамны сайд ирж Facebook-ийн офс дээр айлчлал гаруулдаг. Гэхдээ энэ удаад болохоор ийм сөрөг шалтгаантай тэрний юу гэхээр Facebook Германд нэлээх одоо герман хүмүүсийн хэрэглэгчийн мэдээллийг ингээд аваад байна. Тийм хэрэглэгчийн мэдээллийг хамгаалж байгаа юу яг энэ талаар одоо хяналт хиймээр байна гэсэн тийм шалтгаантайгаар ингээд Facebook-ийн Америк дахь оффист нь ингээд нэг сайд нэрсэн байгаа юм л та. Тэгээд тэр сайд нь л ингээд хүмүүстэйгээ яваал ингээд тэр офисынхан замбраагүй байдал тий одоо наад захын аюулгүй байдлыг хангаагүй энэ тэр герман хүмүүс ч бас яасан штэ тий дөрөн бол дөрөн аюулгүй байдлын тэр нэлээд чухалчилдаг тийм хүмүүс байгаа. Тэгээд тэр хүмүүсийн нүдээр харахад бол Facebook бол маш тийм замбраагүй газар шиг харагдсан байгаа. Тэгээд ядчихт Sheryl Sandberg-тэй ингээд уулзсан чинь нөгөөх нь мэдгүй өөрийгөө ингээд Harvard төгссөн яасан гэж танилцуулж яснаа ямар ч шалтгаангүй би нэрээ
еврей штэ гэдэр гэж хэлчихвлээ. Тэгээ Герман хүмүүстэй ялангуяа улс төрчид би еврей хүн шүү гэж хэлэх чи одоо тэр хүмүүсийг буруутгаад байгаа юм шиг эвгүй байдалд орлоо шүү дээ. Тэгээд тэр уулзалт бол маш тийм эвгүй байдалтай дууссан гэж байгаа юм. Тэгээд хэдэн сарын дараа Германы засгийн газар бол Facebook-ийг шалгамаар байна гэд аудит шалгалт оруулсан гэж байгаа юм. За тэгээд Тара бол ингээд ажилд ороод удаагүй Facebook-ийн соёлтой танилцж байгаа юм. Тэгээд нэг ажигласан зүйл нь болохоор Facebook-ийн хүмүүс бол зарим хүмүүс нь бол нэлээд баян одоо үнэтэй зүйл хэрэгэлдэг. Тэгээ энэ мөнгө нь хаанаас гарч иж байгаа гэхээр нөгөө Facebook-т анхнаас нь ажиллаж байсан ажилчид бол ийм stock option буюу хувьцаа авсан байдаг тий. Тэр хувьцаагаа болохоор хувийн хөрөнгө оруулагчдад ингээд өндөр үнээр зараад ингээд баяжсан ийм ажилчид бол нэлээд байсан. Хэдэн саяар яригдах тийм хувьцааны хөрөнгөтэй тийм хүмүүс байсан гэсэн үг. Тэгээ Сарагийн хувьд болохоор угсаа ажилд гуйж орсон болохоор ерөөсөө цалин мөнгөж хилцээр хийгээгүй. Надад тийм цалин өгөөч гэж ямар ч хүсэлт хэлээгүй. Өгсөн цалинг ингээл аваад орсон. Тэгээд ажваас угаасаа л Сарагийн цалин маш бага байх шиг байсан. Бусад хүмүүстэй харьцуулахад тэгээд авсан цалингаа бол хөвчлэн тэр Америкт амьдарч байсан байранда зарцуулаад дууссан гэж бол ярьдаг. Тэгээд найз залуутай болцсон байсан. Тэгээд найз залуу нь болохоор англи хэрэг хиншилтэй юм сэтгүүлч хүн байсан. Тэгэхээр Сараж тэр найз залуунч тэр хоёулаа ер нь бол Америк иргэншил байхгүй ингээд ажлын визээр ажиллаж байгаа юм хүмүүс байсан гэсэн үг. За тэгээд тэрнээс гадна бас нэг Facebook-д ажилласан зүйл болохоор Facebook-ийн ялангуяа удирдлагын хүмүүс нь бол маш их олон цагаар ажилладаг хүмүүс байна. Марк Шерл байна. Шерлийн доор ажиллаж байгаа Эллиот гэдэг. Эллиотийн доор ажиллаж байгаа хүн нь болохоор Сарагийн шууд удирдлага нь байгаа байхгүй. Тэгэхээр ингээд Сарагийн дээдлэлт Марк бол одоо 4 шатаар дээр гэсэн үг. Даргынхан дарга нь тий гэсэн үг. Тэгээд тэр дарга нар нь бол маш их олон цагаар ажилладаг. Сарагийн яг тэр дээдлийнх нь ажилд авч дарга нь бол одоо маш их ажиллаж шөнө өдргөө ажилладаг. Тэгээ шөнө бол ингээл 1-2 хүртэл мэйл бичээл тэгэл өглөө 5-6 гээл боссон байдаг. Унтахаас бусад бүх цагтаа ажиллаа хийж байгаа нь тодорхой. Тэгээ Сараг ч гэсэн яг тэгж ажил хийх ер нь шаарддаг. Ямар ч тийм work life balance буюу тий ажил гэрийн одоо хувийн амьдралаа зохицуулах баланстай амьдрах гэдэг ойлголт бол энэ компани соёл байхгүй байна гэдэг нь харагдсан. Тэгээд ямар сандаа Сара ингээд даргаасаа хүүе та ингээд хобби байдгүй юм уу, найзтайгаа уулзаж муулцдаг юм гэж асууж байсан. Хобби гэдэг үгийг сонсоод бол баг дарга нь юу асуугаад байгаа юм гэсэн байдалтай нүдээ том болгож хараад тий. Тэгснэ найзуудынхын талаар асуусан чинь найз нар байна. Би бол найз нартай маш их хайртай. Би ингээд найз нартай маш гоё харилцаатай байдаг. Гэхдээ найз нартайгаа уулзаагүй маш удаж юм. Ягаад гэвэл би ч завгүй, тэд ч завгүй гэд тэгж хариулсан байдаг. Тэгэхээр эдгээр бол ингээд ажил дээрээ амьдардаг. Хичнээн ажил дээрээ олон төрлийн гоё ингээд үйлчлэгээнүүд байдаг. Үнгүү хоол иддэг. Тэ бараг хуцаа авчирч угааж болдог гэл иймэрхүү зүйлүүд яригддаг гэсэн. Энэ бүхэн явж чи үр бүтээмжтэй бай. Ажил дээрээ үр дүн гарга. Ер нь бол ажил дээрээ хон тий бүх байгаа зүйлээ ажилдаа зориул гэсэн тийм философи явж байгааг нь ажигласан. Бас нэг дараагийн яригдах зүйл болохоор одоо Сара бол ингээд ажилд ороод жил орчин болсны дараа за ер нь ингээд бид нэр засгийн газруудтай айгүй тийм кейс бай кейс тий тухайн тохиолдолд ингээд тааруулаад ямар ч тийм зах замраагүй ингээд харилцаанд байна. Бид нар тийм олон улсын бодлогын юм алсын хараа байх ёстой. Засгийн газруудтай яаж хамтрах юм алсын хараа стратеги байх хэрэгтэй байна гэд тэгээд нэг юм Facebook дотроо энэ тэ холбоотой хүмүүсийг ингээд цуглуулад хурал зөвлөгөө маягийн зүйл хийхийг оролддог 10 түнтэй л зөвлөгөө байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэрнээс нь бүр ингээд айгүй тийм дали санаанууд гардаг. Тэгээд Сара бол ингээд арай өөр зүйл төсөөсөн чинь жишээлбэл одоо Шер Сандберг бол засгийн газруудтай хамтраад одоо organ donation буюу тэ эрхтнийг хандвалдаг юм сүлжээ бий болгоё. Тэгэх юм бол бид нар ингээд дэлхийн эрүүл мэндэд маш том хувь нэмэр оруулах юм шүү гэдэг. Энэ санаагаа болохоор Харвардынхаа нэг төгсөгчдийн уулзалтанд дээр очиод нэг Харвард төгссөн эмч найзаасаа санаа аваад тэгэл би энийг заавал хийнэ гэж амлцсан байгаа байхгүй. Тэгэл ирээл энэ санаагаа шахаал одоо энийг л хийхгүй бол өстой энийг л хийнэ гэл зүтгэлээсэн. Тэгэл хинч Шер Сандберг зогсоохгүй. Одоо нэгдүгээрт одоо олон улсын тэр хууль тогтоомжинд нь эрхтэн хандивлах гэдэг чинь улс болгон өөр өөрийн хууль тогтоомжтойгоо дээрэс нь нөгөө нэг эрхтэн наймаалцах зүйлтэй бас андуурагддаг тий эрхтэн наймаалцах үүд хаалгыг бас хандив нэрээр ингээд явуулцдаг юм
эрсдэл байт юм л да. Гэх мэтлээ олон эрсдэл байхаас гадна хамгийн чухал нь энэ чинь нөгөө нэг хүмүүс ялгаатай үзэл бодолтой байдаг. Facebook бол ийм дундыг барьсан үзэл бодолтой байхаас биш, ямар нэгэн ийм хуваагдмал үзэл бодлын нэгийг нь барьж нэг талд нь илүү орж ингэж шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. Гэт Facebook-ийн инженерүүд нь өөртөө зөвшөөрөхгүй ингээд эсэргүүцсэн юм байна. Тэгээ энийг нь Марк Закерберг сонсоод би энийг зогсоож ийн юу яриад байгаа юм бэ л гэд тэгснээр одоо энэ зүйл нь зогсож исэн юм байна. За тэгээд одоо 2012 оны 10 сард те Facebook-ийн нийт хэрэглэгчид 1 тэрбумд хүрсэн байгаа юм. Тэгээд Facebook даяараа бүүн хөөр баярлалаа өстой том milestone те том зорилгодоо хүрлээ гэж ингэжсэн. Гэтэ удирдлагуудын хувьд нь бол энэ бол маш муу мэдээ байсан. Юу вэ гэхээр 1 тэрбум хүнд Facebook хүрчин гэдэг чинь ер нь бол дэлхийн ингээд нэлийн одоо интернетэд нэвтэрсэн байгаа одоо боломж болцоотой хүн амд нь ингээд Facebook-ийг хэрэглүүлж чадчихна гэсэн үг ээ. Одоо энэс цаашаа ингээд хэрэглэгчтэй өсгөж хугацааныхаа үн цэнийг байнга өсгөхийн тулд бид нэр ингээд интернетгүй хүмүүс рүү Facebook-ийг яаж нэвтрүүлэх вэ, яаж хэрэглүүлэх вэ гэдэг бодлогыг бодох хэрэгтэй болно. Тэгээд нөгөө ядуу буурай улсууд ч юм уу тэг хүн ам ихтэй одоо дундаж орлоготой ийм улсуудын засгийн газруудтай хэлцээр хийх шаардлагатай болно гэсэн үг гээд ер нь бол манай Сарагийн одоо ажил үүрэг үнц нь нэмэгдэж эхэлсэн гэсэн үг л дээ. За тэгээд Мянмар гэдэг улс те 60 сая хүнтэй бас Facebook-ийн хувьд бас нэлээд их чухал ач холбогдолтой улсад нэг хэрэг гарсан. Тэрний юу гэхээр Мянмар бол тухайн үедээ бол цэргийн дэглэмтэй улс байсан. Улс төрийг нь бол цэргийг удирддаг. Тийм байсан. Тэгсэн чинь тэр цэргийн дэглэмтэй засгийн газар нь ингээд Facebook-ийг одоо арт иргэдийн дунд ингээд улсынхаа эсрэг, төрийнхаа эсрэг ингээд бослого хөдөлгөөн гаргах гэдэг гэдэг шалтгаанаар одоо Facebook-ийг шууд блоклоод улс даяараа хаацсан. Тэгээ одоо 60 сая хүний тэ ингээд Facebook хэрэглэхгүй болно гэж Facebook-ийн одоо юу л байна хэрэглэгч дутаад байгаа энэ үед бол маш гар цохиролтой зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг шийдээ гэд Сараад чи угаасаа ингээд гол хариуцах ёстой хүн нь болохоор чи Мянмарт очиж энэ асуудлыг шийдчихэд ирээрэй гэж шууд явуулчихдаг. Мянмарт ингээд заачаал өстэй нэрээ засгийн газартай нууцсан гэл ингээд очсон чинь Мянмарч нь бол маш тийм хөгжлийн хувьд бол хоцрогдсон. Тог цахилгаан л одоо алдаг оног байхаас биш те утасны сүлжээ байхгүй, ер нь утас барьдаг хүн ховорхон. За тэгээд интернет бол бүр маш тансаг хэрэглээндээ ордог. Хүн амынх нь маш цөөхөн хэсэг нь л одоо Facebook-ийг мэддэг, интернетэд ордог тийм хөгжлийн хувьд нэлээд хоцрогдсон ийм ус байх нь харагдсан байгаа. Тэгээд Мянмарт очиод бас нэлээд олон арга сүйгчсээр хагаад утасгүй тэгээ англиар ярьдаг хүн байхгүй. Тэгээ тийм орчинд арай гэж ингээд засгийн газартай холбоо мэдээллийнх нь одоо агентлагтай ингээд уулзалт товлдог. Тэгээд нөгөө агентлаг руугаа өглөө нь ингээд товсон цагтаа явах гээд буудлаасаа гарсан чинь такси гэж зүйл байхгүй, таксиг нь олдохгүй. Тэгэхээр нөгөөт чинь ингээд аргаа ядангуудаа шууд хитгэн ингээд машин явдаг юм сэлүүхэн замтай гэж байгаа байхгүй. Тэгээд тэр шууд зам дээр нь гарангуудаа нэг машины урд шууд зогсонгуудаа тэр жолоочийг ингээд гуйгаад тэгээ ингээд тохио зангаагаар яриад намайг ингээд яам дээр хүргээд өгч гэх. Нөгөө жолооч нь тохио зангаагаар ойлгуулж байгаа юм болохоор буруу газар хүргээд. За тэгээд арай гэж ингээд ойлголцоод нөгөө улсандаа хоцрон байраа ингээд очиж байгаа. Тэгээ очисон хойноо бүр ингээд айгаал дотроо тэгээ яана би одоо энд явж хагаад энэ цэргийн дэглэмтэй энэ хүмүүст нь аалуулчих юм бол намайг хаана явж исэн, хин даалуусныг ямар ч мэдэх боломж байхгүй штэ. Миний утас холбогдохгүй, би интернетгүй хэд тонж байгаа лээ гэд. Тэгээ өөртөө айгуу санаа зовоод тэгсэн ч гэсэн ингээд зоргоо чангалаад нөгөө хүмүүстэй нуулсан. Нөгөө хүмүүс нь болохоор ингээд Facebook гэдэг чинь юм дотор нь жинхэнэ хүн ажилдаг юм зүйл байсан юм уу гэж барыг Сараад хурч үзэх нь холгүй те ингээд бүр юм гайхсан байдалтай Facebook-ийг ингээд интернетэд байдаг юм хийсвэр ертөнц гэж бодчихсон юм шиг байна. Тэгээд ингээд Сараатай ярилцаад Facebook-ээс жинхнээс хүн ирсэнд нь бас нэлийн сэтгэл нь хөдлөөд ингээд тэр засгийн газар нь за энэ удаадаа нээхийг зөвшөөрч байна гэдэг. Тэгээд Facebook-ийн эрхийг нээгээд буцаагаад сэргээдэг. За тэгээд Сараа буцаад одоо зочид буудалтаа очисон чинь ингээд гаднаас дуудлага ирдэг те тэгсэн чинь нөхөр нь тухайд бол нөхөр нь болсон байсан юм. Тэгээд нөхөр нь хайсаар агаад одоо зочид буудлыг мэдээд өрөөрөө залгуулсан байдаг. Тэгэд нөгөө өрөөнийх нь нууц нь гадагшаа дуудлага хийж болохгүй зөвхөн авах боломжтой гэж байгаа хгүй. Тэгээд нөхөр нь бүр ингээ амар айж сандарсан. Чи одоо 2 хоног бүр ингээд ямар ч холбоо харилцаагүй яаж ингэж чадж байна гэж амар уурлал амар сандарсан юм ингээл цохолцсон юм дуу хоолойны өнгө айсууд сонсогдол. Тэгээ ингэх нь аргагүй ягаад гэвэл Сараа бол жирэмсэн болсон байсан юм аа. Тэгээ тийм жирэмсэн хүнтэй ийм аюултай цэргийн дэглэмтэй интернет холбогд
байдгүй, сүлжээж байдгүй газар ингээд унан тусан явж те цэрэг хүмүүстэй уулзаад ингээд фэйсбүүкийн төлөө ихийг нийлэх гээд ингээд эрсдэлтэй алхам хийгээд явж исэн юм аа гэдэг юм түүхээр энэ хэсэг дуустгаа. За дараагийн жил нь болохоор 2013 оны 3 сард Sheryl Sandberg та бүхний нөгөө сайн мэддэг Lean In гэдэг номоо гаргаж дэлхийд даяар аягүй их алдартай болсон. За тэгээд тэр үеэс нэхлээд ерөнхийдөө Lean In гэдэг ном нь алдаршаа Sheryl Sandberg гэдэг чинь зөвхөн Facebook-ийн нэг менежментийн багийн хүн биш бүр ингээд celebrity маягтай те олон танигдсан тийм хүн болоод хуурдаг байгаа. За тэгээд тэр үеэр нь ингээд Сара маань ингээд ажиллаж байхдаа Facebook-ийн дотор ч гэсэн ерөнхийдөө Lean In гэсэн номны номыг олон нийтэд танилцуулах гэдэг үйл ажиллагаанд Facebook-ийн ажилчдыг сайн дураар нь баг ингээд хүчээр оруулаад тэнцэн ингээд илүү цаг ажилладаг гэсэн байгаа юм л да. Тэгээ Сара ч нөгөө сая дэгийн хийсэн чинь давхар битэй болсон тий жирэмсэн болцсон ингээд байхад чинь нэмэлт ажил өгөөд тэгээд бараг л ингээд чи энэ ингээд Sheryl Sandberg-ийн энэ ажилд нь ингээд оролцож байгаадаа баярлах хэрэгтэй гэд ингээд явуулдаг байсан. За тэгээ энэ үед нь Sheryl Sandberg Японд руу ажлаар явах болоо тэр үедээ болохоор Японы ерөнхий сайд байсан Shinzo Abe-тэй уулзъя гэд ярьдаг. Тэгээд тэр үеэр болохоор Япон бол ингээд маш эмдэг журамтай тэгээд ингээд тогтсон тэгтэй гадаадын тийм хүмүүс ирчинд уулздаг тий. Тэгсэн чинь Sheryl Sandberg би заавал номоо өгөн номоо өгч чад зураг авахгүй болно гэж бүр ингээд хилээд тий тэрийг ингээд бүр тэгээ Сара тэр үеэр ингээд номын шургуулад гяс зураг авахгүй болдог ч байгаа тий. Тэгээл бүр ингээд бас энэ нөгөө Shinzo Abe-тай уулздаг гэр бүлийнхаа Sheryl Sandberg-аар би өөрийнхөө хүүхдүүдийг аав ээжигээ дагуулж ирсэн гэ төрийн уулзалт тэгэж ирэлээ. Тэгсэн чинь азаараа Япончууд болохоор гэр бүлийн хүн оролцуулдаггүй гээд тэгээд азаар аврагдсан гэж байгаа байхгүй. Тэгээд энэ ерөнхийдөө энэ Sheryl Sandberg-тай хамт Японд хийсэн уулзалтаар нь бол маш олон зүйл мэдж авсан болохоор Sheryl Sandberg ингээд бүр амар гигвэн тогтсон оролдог. Тэгээд нэг удаа яг энэ уулзалтын өмнөхөн байжсэн чинь гадаа нь цочд бодолд наачаад яг удаад байгаа болыг атсан чинь харин гадаа нь уйлцсан нэг эмэгтэй хүн тэгсэн чинь яасан гэсэн чинь нүүр боддог өссөн застай хүнийг 8-аар тас цагнаад гаргаад хайцсан тэгээд мэрэгжлийн хүн чинь гадаа нь уйлцсан нэг яасан бэ дахиад нэг шинэ явуулгаас наад чи хоёр дахь хүний гаргаад уйлуулсан байна гэ тэ. Тэгээд ер нь Sheryl Sandberg ер нь амар тийм цагаан анжтай байна гэж мэдж байгаа байхгүй юу. За тэгээд тэр үеэр нас нөгөө Sheryl Sandberg номоо танилцуулангаа бас McDonald's-ийн ийм юун дээр төв офис дээр нь очиод өөрийнхөө номыг танилцуулдаг байгаа. За тэр төв офис дээр нь очиод номоо танилцуулж байхдаа болохоор ингээд chicken McNuggets зэрэг тэ бургер эдрийг идэхтэй ингээд хутлаа ингээд зураг авахгүйчаад тэгээ яг эсэм дээр бол хазаж идэхгүй тэгэж аахгүй хин хүүхдүүд ийм заваа хоолой үүдээ зөвхөн зураг авах гэж ирсэн ингээл тэгж хэлж байгаа байхгүй. Тэгэл бас нэг удаа бас ингээд нөгөө нэг Азаас ирсэн Японоос буцаж ирээд гэрлүүгээ явж байхдаа нөгөө нэг харих замдаа Sheryl Sandberg United Airlines суугаад явсан. Гэтэл нөгөө Сара маань Asiana Airlines баг суугангаа алдаад зөв байлиг United руу сольсон юм байна л да. Тэгсэн чи тэр суугангаа алдсан Asiana Airlines-ийн онгоц нь Сан Францискод газардахдаа баг нөгөө онгоцны ост болохоо төхөөд тэгээд маш тийм ойрхон болсон. Тэгсэн чи Sheryl Sandberg тэнцэн ингээд Facebook дээр пост бичгтээ би өстө нэрэ арай л гэж Asiana Airlines цуцчихсангүй бараг амар азар нөө одоо манай багийнхаа амьд гарлаа гэсэн маягтай пост хийгээд тэгээд гайхаад Sheryl хизээ Asiana-гаар нисдэг гэсэн чи хизээч тэр Asiana-гаар нисдэг дандаа United-аар нисдэг гэж хэлж байгаа байхгүй багийнх нь. Тэгээд ингэж худлаа хүртэл ингэж пост бичснийг ингэж мэдчихэж байгаа юм. За тэгээ бас нэг зүйлийг одоо ер нь нэг мэддэг бас нь юу гэхээр энэ бол түрүүн хэлжсэн Sheryl юм ингээд огцом уралдаг. Тийм болохоор тэр огцом уралдагаас нь болоод ингээд доор нь ажилдаа багийнх нь бол ерөнхийдөө хамаагүй одоо мэдээ муу мэдээнүүдийг бол ерөөс хэлдэггүй зөвхөн сайн мэдээг л хэлдэг. Муу мэдээ, дургүй мэдээг нь болохоор ингээд хаагаад өөрт нь хэлдэггүй. Нэг удаа болохоор ингэж байгаа байхгүй юу. Германы канцлер Angela Merkel-тэй уулзъя гэд хүсэлж явсан юм байл л да бас нөгөө номоо танилцуулах үднэс. Тэгсэн чинь Angela Merkel тэрийг болохоор тийм уулзалт хийхгүй гэд тэрийг болохоор хүлэн зөвшөөрөг reject хийсэн байна. Тэгэнгүүт нөө багийнх нь болохоор наадахаа өстой Sheryl хийж болохгүй шүү гэж хэлээд Angela Merkel ямар завгүй байна гэсэн гэд хэлгээд тэгж байгаа байхгүй юу. Гих мэдчихлээ. За тэгээд ингэ явж байсан чинь дараа жилийнх нь 2014 оны ингээд нэг сард те түрүүнд Сара маань давхар биетэй осон гэжсэн ингээд хуралд ингээд суугаад байжсэн чинь ингээд хамтаа ингээд хуралд ингээд сууж байгаа хүмүүс надад эрттэй хүмүүс ингээд тийм хуралд суугаад байжсэн чинь ус нь хагараад ингээд төрөх болчихж байгаа юм л да. За тэгээд яаралтай эмнэлэг рүү яваад ингээд эмнэлэг дээр очиод ингээд баг ингээд юугээ те
contraction гэдэг чинь тий дүүлд нь ингээд уншаад өвдөд эхэлсэн тий тэгээд ганц 2 минутын зайтай ингээд өвдөд эхэлсэн. Тэгээд нөгөө нэг баг төрөх нөгөө нэг юу орон дээр ингээд гарцсан хөлмөлөө ингээд тавьсан бэлэн байжсэн чинь Sheryl Sandberg уцаар яриад надаа хурлын тэр нөгөө нэг би одоо Барселд очиж Барселийн юутай ерөнхийлөгчтэй уулзах чинь надад тэр уулзах тэр ярианы сэдвүүдийг явуулах гэж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөхөр нь юу яриад байгаа юм бэ? Чи одоо төрлөө шүү дээ. Одоо 2 минутанд бараг л энэ дараагийн 30 минутанд төрлөө гэсэн чинь Сара үгүй би гэс явуулчихъя гэд компьютер аваа заяа. Төрөх гээд орон дээр гарцсан хөлөө ингээд алцараад суудсан байгаа хүн чинь компьютер авснаа тэн дээр ингээд яа бичээд ихгүй болоо Sheryl Sandberg ууралчихна гээд тийг ингээд хурлынх нь тэр Барселоны ерөнхийлөгчд юу ярих тухайг ингээс гэж бичээд имэйлээ явуулаад тэгэл компьютер хаагаал тэгээ төрсөн гэж байгаа байхгүй юу. За тийм амар байдалтай одоо Facebook ийм амар юм шаарддаг байсан юм байна. За тэгээд ингээд арай гэж нэг юм тэгээд төрөөд ингээд ясан. За тэгээд ингээд юу нэг зүйл нь болохоор Америкт бол ерөөдөө төрсний дараах одоо төрсөн ээжүүдийн амралт гэдэг бол маш богинохон байдаг. Тэ одоо Шинэ Зеландд бол дор хаяад 6 сар тэр байтугай 1 жил хүртэл авах тохиолдол байдаг бол Америкийн нэгдсэн улсад ороод ерөнхийдөө байдгүй. Тэгээд зөвхөн ажлын газраас нь хүлээн зөвшөөрсөн хугацаанд гаргадаг. Тэгээд маш богинохон хугацаатай 2-3 сарын хугацаатай хүртэл байдаг. Тэгсэн тийм богинохон хугацаатай байхад чинь ч гэсэн Facebook-ээс одоо аль болох хурдан ажилдаа гарч ирээ. Энийг наатаха бити хэрэгэл гэдэг тийм аяг дарамтууд их ирдэг байсан. Тэгээд Sheryl Sandberg хэлэхдээ чи эртхэн шин одоо найны аваад тий хүүхдээ хардаг хүн аваад хурдан ажилдаа гарч ирээ. Филиппин найны авчих гэс гэд тэгж хэлж байгаа хгүй. Тэгээд ингээд гайхаад миний дараага одоо миний хувийн амьдралд ороод ингээд хинээр хүүхдээ харуулахыг надад зааж байгаа юм байхтай гэх нэг амар гайхаад өөрлөө харсан чинь Sheryl ерөөс ингээд айгүй сериус нь тэг хурдан аваад гэсэн зүгээр Филиппин найнууд ч надад англиар ярина 8 сая юм ярьдаг хоолмоо сайдаг айгүй зүгээр надад хурдан аваад хурдан ажилдаа ор гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ Sheryl Sandberg гаднаа амар гоё болооч хойно баг өөрийнх нь тэр сайхныг харагдуулсан л баг бүтэн баг ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээ хүүхдүүдийг хаддаг тэг гэрээ зэвэрлдэг бүх зүйлүүд нь тэнд байгаа учраас тэр хүн карьер авах боломжтой. Тэг гэрээ хаягдсан уу ажиллаж хөөснө гэдэг нь болохоор жоохон өөр асуудал та. Тэгтээ ингээд номон дээр болохоор ингээд бараг л гэр бүлаач авч яваа одоо тий ажиллаач авч явна гэж ярьдаг болог амьдрал дээр ийм байсан байгаа гэж бас бичигдсэн байдаг. За тэгээд ингээд ажиллаар ингээд явжсэн чи хүүхэд нь ингээд ажилдаа ингээд ороо авчихсан чи хүүхэд нь гівийн төргөн тусламжанд авах болоод нэг бие нь маш өвдөд тэгээд ингээд нөхөр нь ингээд сараар утсаар ярьсан чинь тэр ажиллаар авч байхдаа босод ингээд за эрэгтэй хүмүүстэй машин цайгаа авч байгаа байхгүй. Тэгээд манай хүүхэд төргөн тусламжанд явцсан байна гэл амар сандраад ярьсан чинь дараа нь нөгөө нэг дарагтайгаа уулзсан чинь чи бити ажил дээр хүүхдийн тухай ерөөсөө яриараа хүүхдийн тухай хизэж ажил дээр ярьж болохгүй хүүхдгүй юм шиг бай гэдэг тийм зүйлийг хэлсэн байгаа юм л та. Тэр өөрөөр хэлбэл Facebook дээр ерөөсөө хүүхдгүй юм шиг бай гэдэг нь маань болохоор баг амжилттай ажиллаж байгаагийн нэг хэлбэр байдаг. Тийм зүйл байсан байна. За тэгээд байжсэн чинь дөнгөж ингээд ажилдаа орсон 5 сартай хүүхэдтэй Сара маань болохоор гівгэнт Колумби яв гэдэг. Тэгээ за Колумби явахгүй би одоо хүүхдээ гэртээ жоох хүүхдээ байна гэлсэн боловч зэрийг болохоор зөвшөөргөө Колумби яваад заавал тэр одоо ажилтаа хэрийг бүтээж ир тэ. Тохоо үед болохоор өмнөд Америк руу бас нэлээд Facebook internet.org гэдэг тэ зүйлийг бол үнэгүй интернет дэвшүүлэн оруулна гэдэг нөгөө нэг тийм бодлогын хүрээнд явуулдаг байгаа. Тэгээ яг харгуу цаана internet.org гэдэг маань түрүүнүүдийг хэлжсэн босод усуудад шинээр интернет хэрэглэдэггүй хүмүүсийг интернет хэрэглэдэг болгоод тэгээ Facebook хэрэглүүлдэг болгоод тэгснээр маркетад хэлэх гэдэг тийм бодлогын хүрээнд энэ хөө зүйлүүдийг одоо хийжсэн байгаа юм л да. За тэгээ тэрний өрөөнд Колумби яваа энд очиод асуугаад ир гэдэг. Тэгсэн чинь 5 сартай хүүхдээ ээж чинь нөгөө нэг хүүхдээ хөвгөлөх хэвээр нөгөө мем нь ингээд чинрээд одоо ээжүүд нэж байгаа те ингээд тэр чин сүүгийн ингээд байнга яг нэг хүүхд нөхж байгаа юм шиг ингээд саахгүй болохгүй тэгэхгүй байсан чи боломжгүй болоод тэр Колумбид очсон чи гівгэн тэрний нөгөө нэг сайд нь Колумбиг үзэх гэж ирсэн бол бүр жангл руу явъя гэдэг хөдөө орнууд руу явъя гэдэг бүр ингээд хөдөө орнуудаа гэрэл захилгаан жаахгүй юу ч яахгүй газар руу жишбэн цуугаад ингээд бүтэн өдөржингөө явуулчих байхгүй тэр хооронд чинь нөгөө нэг хүмүүс сааж чадахгүй бүр амар өвдөө чинрээд өвдөөд бүр ингэ буцаад ирсэн. За тэрнтэй адилхан бас нэг зүйлээс Турк явахт нь бас болсон. Ерөөс ямарч боломжгүй те. Тэгээ хажууд нь баагаад эрэгтэй хүмүүстэй машин зуулгацсан ямар ч юм хувийн орон зайгүй болцсон. Тийм үед бас явуулж байсан юм байна. За
энэ хоорондоор тэгээд явж байсан чинь ерөөдөө түрүүнд бас нөгөө нэг одоо ерөнхийдөө бусад орнууд руу Facebook-ийг тэлэх гэдэг үднээсээ Марк Закерберг гэдэг олон Sheryl Sandberg ер нь Азийн орнууд руу ерөнхийдөө нэлээд одоо уулзалт хийх тийм шинж хандлагатай болж ирж байсан. Тэгээд тэр нь болохоор 2014 онд ерөөдөө Азийн тур мөр хийгээ ярьж байсан. Тэгээд за тэгсэн чинь тэрний нэг орн нь болохоор Солонгос ус, Өмнөд Солонгос ус руу одоо менежментийн багаараа явъя гэд ярьжсэн байгаа юм л да. Гэтэл Өмнөд Солонгос тэнцээ болохоор Facebook-ийн эсрэг засгийн газар нь тийм хэрэг үүсгээд одоо Facebook-ийн эсрэг одоо хянан шалгалттай цагдаад нар тийм хэрэг үүсгээ шалгаа явж байсан юм байна. За тэгээд хэрвээ Facebook-ээс ямар нэг менежментийн багийнхан Өмнөд Солонгост айлтт их юм бол тэр хэргийн хэрэг шалгалтын хүрээнд тухайн айлчлалын үнийг нь цагтан хойрох одоо тэр шоронд хойрох тийм одоо риск эрсдэл байгаа нь бол мэдэгдэжсэн. За тэгээд гисэн чинь юу гэж ярьсан бэ гэсэн чинь ерөөсөө бүгдээрээ Марк Закерберг ч юм уу Sheryl Sandberg-ийг явахаас өмнө Facebook-ийн одоо төв headquarter төв офисээс нь Америкийн Сан Франциско хотоос нь хин нэг ингээд явуулчих гэд ярьсан байгаа байхгүй. Тэгээд ингээд тэр өрөөнд ярьжсэн бүгдээрээ Сара руу харсан гэж байгаа. Хамгийн тэн дотор өрөөнд ярьжсэн хүмүүс яг хамгийн бага рангтай Сара байсан. Тэгээ шууд Сара чи яваад түрээд очиод чамайг баримтлах үгийг нь тушаад түрээд гэж хэлсэн байгаа юм л та. За тэгээд тэрийн сонсчоод бүр ингээд гайхаад тэгээд Сарагийн нөхөр нь юу гэсэн үг юм бэ те? Чи 7 сар хаттай хүүхэдтэй. Чи баг ингээд Стокхолм синдромтой болсон юм уу гэд бүр өөрт нь гэд хэлжсэн. Тэгтэн ингээд Сара тухайд нэрээ тийм ч юм уу те? Яагаад би үгүй гэж хэлээгүй юм болоо? Яагаад вирус ингээд энэ хүмүүсийг одоо үгүйх боломжтой гэдэг тэр боломж нь ерөөс толгоонд нь ч орж ирээгүй гэж байгаа байхгүй юу? Стокхолм синдром яадаг вэ гэхлээр ингээд баригдчаад тэгээд баригдсан тэр нөгөө барьсан хүмүүсийн сүлдрүүгээ ингээд admire хийгээ тэр хүмүүс ямар мундаг юм бэ гэж харж байгаа юм шиг тийм их хүмүүсийг одоо хэлж байгаа юм л да. Тэгээ сүлдрүүгээ нэр тийм байна гэдэг маргаашууд нь очиод би явж чадахгүй би одоо 7 сартай хүүхэдтэй гэртээ тэгээ явж ясан ч үгүй чи яв гэ тэгээ байжсэн чинь гів гинт чамайг өөр юм дээр тэр ажиллах хэрэгтэй болчлаа гэд тэгээд энэ нөгөө нэг Марк Закерберг Аз руу явах тэр бүхүүлдэн 3-7 хоногийн тэр бизнес одоо аялалд нь чи хэрэгтэй байна гэд тэгээд Сараг Өмнөд Солонгос руу явуулах боловлчихж байгаа юм. Тэрнээс биш нөө Сарагийн гэр бүл санаа зовсонтой биш, Сарагийн хүүхдэд санаа зовсонтой биш, өөр ажил хийлгэх шаардлагатай болж байгаа байхгүй. За тэгээд нөгөө нэг Марк Закерберг болон энэ Facebook-ийн менежментийн багийнх нь болохоор ингээд Азийн орнуудаар хийсэн 3-7 хоногийн бизнесийн аялал нь ингээд эхэлдэг байгаа. Тэгээд тэр үед нь мэдээж ингээд ердийн онгоцоор явах биш private jet-ээр явдаг. За тэгээд ингээд бүтэн ингээд private jet дотор нь болохоор Марк Закерберг тэгээд бүх багийнхан суудсан. Тэгээд Сарагийн хувьд болохоор ингээд энэ боломж нь бол бусд хүмүүсийн хэлснээр бол ерөөсөө олдохгүй тийм маш тийм нандин боломж байна. Чи өстэй амар азтай байна. Марк Закербергийн одоо машин цуугаад одоо жетэнд суугаад явж гинэ гэд ингээд агуудаа хэлж байгаа юм л да. За тэгээд энэ донд ингээд өөрөө ингээд харж ясан чинь ерөөхдөө болохоор өөрөө ингээд энэ дотоод ингээд Марк Закербергийн хамгийн дотоод цирклд байгаа хэрнээсээ өөрөө ингээд гадна талаас нь харж байгаа юм шиг их мах санагдсан. За тэгээд энэ хүмүүсийн яриа гэдрийг сонсгоо те. Тэгээд энэ донд анх удаага хүүхдийн тухай яриас болж байгааг сонирхсан. Тэрний байсан байсан чинь Марк Закерберг анхныхаа хүүхдийг ингээд удахгүй үлгэдэн авах гад тэгээд байжсэн. Тэгтээ тэр үедээ хэлсэн байгаа юм л да. Их нэртэй би одоо энэ үеэр нь чамтай хамт байж чадахгүй нэс гэсэн чинь их нэр нь зүгээр ингээд явуулсан. Тиймэрхүү байсан гэдгийг нүртэл ингээд анх удаа сонсч байсан. За тэгээд ингээд энэ Индонез, одоо Малайз, Солонгос зэрэг эдгээр орнуудаар энэ аялж байхдаа ингээд Марк Закерберг нэг сонин одоо хүсэлт явуулсан юм байна л да. Сара тэрэн тэгсэн чи юу гэсэн бэ гэхээр ингээд олон хүмүүсийг бутгинсэн юмд оруулаач ээ. Тэг би өөр ингээд ийм олон хүн дотор баймар байна те бараг те хуурамч тийм бослог гаргаад өгөөч гэдэг тийм сонин хүсэлт явуулсан. Тэрэнд нь гайхаад ингээд байжсэн чинь яасан гэсэн чинь Индонезийн тухайн үедээ дөнгөж сонгогчдод байсан одоо дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдчод байсан хүн нь болохоор уулзах болоод тэгээ тэр хүн болохоор юу хийдэг байсан бэ гэхээр ингээд гів гинт байж байгаа тосгон өдрлөө очиж хүмүүсийн энгийн хүмүүсийн амьдралд танилцтаа дуртай байсан юм байна л да. Тийм хүнтэй таарад тэгээ тэр хүн ингээд
тэр хүнтэй хамт машинд суугаад явсан чинь шопинг молл эднэрлөө ингээд атсан чинь гівгэнд хүмүүс амар шамбаарлаад тэгсэн чинь тэр амар Марк Закерберг баярлаад ёо амар олон шамбаарлж чинь гэдэг би өөр амар селебрити юм шиг те маягийн болж ийн гэдэг гэж хэлээд тэрэндээ болохоор амар баярлаад Сарад Иста баярлаа гэж хэлсэн. Тэгээ тэр ингээ бүр хүүхэд чиг баярлсан байсан эдэр гэж байгаа байхгүй юм нэг сонин реквест өгд. Тэгээ тэр үеэр нь мэдээж Марк Закербергийн хамгаалтын багийнх нь эдэр бүр ингээд бүр сандралдаа тэр олон хүндээс Марк Закерберг олдгоо байлж бараа тэгээд ийм олон сандарсан тийм эпизод эдэрүүдээ энэ ном дээр бас бичсэн байдаг. За тэгээд энэ Аз руу хаялтаа тэд нар өмнө Солонгост очдог. Тэгээд өмнө Солонгост засгийн газартай нуулзъя гэсэн боловч ерөнхийлөгч нь бол хүлээж авахгүй уулзахгүй юм. Тэгээд ялангуяа манай улсад ийм хөрөнгө оруулалт маруулалт хийхгүй юм Америк компанитай уулзахгүй гэдэг татгалздаг. Тэгээд Марк Закербергийн хувьд болохоор Саратай 3-7 хоног нэлээд ойр ажиллаж үзээд одоо энэ ялангуяа Индонезийн аяллаас хойш бол Марк бол тэгээ олны ингээд хайр талархлыг хүлээсэн байх тий гэдэг бол ямар сонирхолтой юм бэ? Энд чинь улс төр чинь бас юм сонирхолтой зүйл гэдэг юм. Өмнө нь ерөөсөө юм дипломат харилцаа, засгийн газрын харилцаа, улс төр энэ төр сонирхдаггүй байсан чинь энэ аяллаас болоод бас нэлээд тийм сонирхдаг болж эхэлдэг. За тэгээд Марк Закерберг 2014 оны 7 сард гинтхэн ингээд хятад руу Facebook-ыг оруулна гэж зарласан. Тэгээд тухайн үед болохоор Google хятадаас ингээд гарцсан. За хятад бол арай биш байна. Тэг ингээд хятад нэлээд юм авчин хянах бодлого барьдаг юм байна. Америкийн компаниудаас ингээд хэрэглэгчийнх нь одоо датаг нь тий мэдээллийг ингээд хууль бусаар авдаг юм байна, хянадаг юм байна гэл иймэрхүү шалтгаанаар л Google одоо хятад үйл ажиллагаа явуулахаас татгалзсан байсан. Гэсэн чинь Марк Закерберг болохоор энэ хятадын улс төр ямар ээдрээтэй ямар хэцүү зүйл вэ гэдгийг ч мэдэхгүй шууд л ингээд хят руу орно гэж маш амархан зарлцсан. Тэгээд өөрөө үүнийгээ ингээд ажил хэрэг болгохын тулд хятад хэл сурч эхэлж байгаа юм. Эхнэр нь бас хятадчтэй тий. Тэгээд хятад хэл сурч байгаа юм. За тэгэнгүүтээ хятадыг ингээд хариуцах нэг хүн томилж байгаа юм л та. Тэс чи тэр хүн нь болохоор ямар ч хятадтай холбоогүй ингээд зүгээр төв оффист нь байгууллага хэрэглэгчдийг хариуцдаг гэсэн юм хүнийг тавьсан. Тэгээ нөгөө хүний хятадын талаар ямар ч ойлголтгүй, улс төрийн талаар ямар ч ойлголт байхгүй ийм хүн байсан болохоор тийм ингийн алдаанууд гаргадаг ч юм уу тиймэрхүү зүйлүүд нь ажиглагдсан. Тэгээл ингээл хятадын улс төрчтэй ямар нэгэн холбоо яаж тогтоохоо мэдэхгүй ингээл гольф тоглолт гэсэн чинь гольф тоглол хүмүүстэй танилцсан гэж найдаал. Тэгээ Сара бол энийг хараад энэ хятадын бодлого бол ерөөсөө явахгүй. Хят руу бол амжилттайгаар Facebook нэм хийжвэл үнэхээр хол харагдаж байгаа гэж дотроо бодож исэн. Тийм Сара бол энд нэг оролцохыг хүсэхгүй байсан. За тэгээд тухайн үед бол иймэрхүү хят руу орох бодлого нь бол нэг амжилттай хэрэгжихгүй. Ямар сайндаа л одоо Хонконгод болсон бослогоос болоод хятадууд энэ чинь Instagram-аас болоод ингээд Хонконгод бослого болчлоо гэд Instagram-ыг буруутгаад хаажсэн гэж байгаа юм. Тэг ямар ч тийм сайн ахис гарахгүй юм байсан байгаамаа. За тэгээд байжсэн чинь Сараг нөгөө ажилд авсаа Сарагийн босс эмэгтэй нь Instagram-ийн CEO үйл ажиллагаа хариуцах захирал нь болоод гээ явцдаг. Тэгээд оронд нь ирсэн хүн нь болохоор Joel Kaplan гэдэг. Тэг энэ хүн болохоор Harvard төгссөн. Тэгээд ширэлтэй нэг үед Harvard төгссөн. Тэгээд хүмүүс болохоор сурахдаа энэ хоёр эргэдэг байсан. Harvard-д байхдаа эргэдэг байсан гэсэн тийм зүйл яригддаг. Тэгээд Joel Kaplan бол юм улс төрч хүн Bush-ийн засгийн газарт бас ажилтдаг байсан юм хүн байгаа. Энэ хүний одоо ажлаа авангуудаа барьсан стратеги нь юу вэ гэхээр улс төрчдөд ингээ Facebook-ийн зар сурталчилгааг ингээ сайн зарьяа. Аль болох улс төрчдийг Facebook-ээс хамааралтай болгоё. Тэгэх юм бол тэд нэр явандаа Facebook-ийг хамгаалдаг болно. Тэгээ Facebook-ийн үнц нь тэдний хувьд өснө. Тэгжл одоо улс төрчтэй хамтрах хэрэгтэй гэдэг тийм стратеги гаргаж эхэлсэн. Дэлхийд даяар бүх улсууд бүх улс төрчдөл ингээ Facebook-ийг дахин шүтээдэл Facebook-т хамааралтай болоод байсан уу гэвэл үгүй. Зарим нэг улсууд бол ингээд Facebook-ийг аль хэдийн одоо сонгуульд буруугаар нөлөөлж гин, хууль зөрчиж гин, тэгээ тухайн орны хуулийг зөрчиж гин гэдэг шалтгаанаар ингээд торгуул ногдуулаад эхэлсэн байсан. Түүний нэг нь бол Бразил байсан гэж байгаа юм. Тэгээ Бразил бол Facebook-ээр дамжаад ингээд өөр улсаас улс төрчдөд хандивын мөнгө орж ирсэн байна. Энэ нь бол ингээд илт хуулийг зөрчиж гин гэж үзээд ингээд торгуул ногдуулсан байгаа. Гэтэл энэ Сарагийн шин дарга Joel Kaplan бол ингээд бусад улсын улс төрийг огт сонирхдаггүй, тэний талаар огт ойлголт байхгүй, ямар сайндаа л одоо ихэнх улсад сонгуулийн үеэр бусад улсаас хандив авахыг хоригдсан хуультай байдаг гэдгийг наазахын ойлголтыг ч мэдгүй юм хүн байсан.
2015 онд одоо нэгэн тий Оросын бослого гаргагчид гэхүү дээ төрийг эсэргүүцэгчид ингээд нэг пэйж нийцсэн байсан. Тэгсэн чинь ягч бослого биш юм л да, зүгээр эсэргүүцсэн пэйж гаргацсан байсан. Тэгсэн тэр пэйжийг нь Марк Закербергийн зөвшөөрлөөр ингээ хаачдаг. Гэтэл энэ нь болохоор ингээд Facebook-ийн дотоод журам community standard гэж ярьдаг шүү дээ. Дотоод журам юуг постлж болно болохгүй гэдэг, ямар пэйж үүсгэж болно болохгүй гэдэг тиймэрхүү журмыг огт зөрчөөгүй байсан. Facebook ч нь бол ялангуяа Америкта нэлээ юм үг хэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно гэдэг тийм үзэл баримтлалтай хэр баргийн юм пост пэйжийг устгаад байдаггүй, хориглоод байдаггүй тийм стандартыг боловсруулсан байхгүй. Тэгээ Сарагийн тэр өмнөх дарга нь бол энэ community standard гэдэг зүйлийг боловсруулахын тулд бас нэлээд олон жил ингээ хичээсэн тий олон жилийн хөдөлмөр байгаад байгаа юм л та. Гэтэл ингээд 2015 онд ингээд Марк Закерберг улс төрд айгүй тийм сонирхолтой болоод ер нь энэ шийдвэрүүдээ тий гэд засгийн газруудаас хүсэлт ирэх юм бол надад тэр хүсэлтээ хэлжээ. Би хаахгүйгаа шийдчихье энэ гээд ямар ч нөгөө өмнө нь дотоод одоо мөрддөг байсан дүрм журмууд ингээ хүчингү болоод зөвхөн энэ Марк Закербергийн одоо үзмжээр юуг хааж болох, юуг блоклж болох нь шийдэгдэх болсон гэж байгаа юм. Марк Закербергийн хувьд түрүүчийн нөгөө нэг тэгшийг тайлбарсан internet.org гэдэг зүйлийг бол ялангуяа хөгжиж буй улсуудад тараах тий хэрэглэгчээ өсгөх тэгээд тэрнгээр дамжуулаад одоо эхэндээ internet.org-ыг хэрэгжилж байгаа. Тэгээд Facebook-ийн жинхэнэ аппликейшнийг хэрэглүүлэх гэдэг тийм юм одоо стратеги барьж ирсэн тий. Тэгээд одоо хоёр газар нэлээд чухал байсан. Нэг нь бол Аз, нөгөөх нь бол Латин Америкийн улсууд бол одоо энэ internet.org-ыг хэрэглэгч улсын хувьд бол ингээд Марк Закербергийн хувьд нэлээд том таргет нь болж исэн. Тэгээд Латин Америкийн улсууд бол гэтээ нэгээ харсан байдалтай тий. Тэгээд Бразил энэ төр бол аль хэдийн Facebook-ийн жоохон эсрэг байр суурьтай энэ төр болсон. Тэгээд Латин Америкийн ийм улсуудаас одоо Колумбусын ингээд ерөнхийлөгчийг ингээд ятгаад тий сараа ятгаад ингээд Марк Закербергтэй уулзаад өгөөч тий ингээд Facebook-ийг дэмжиж гин internet.org-ыг дэмжиж гин гэд ингээд бусад улсуудаа уриалаад өгөөч гэд хүссэн. Тэгсэн чинь тэр 2015 оны 1 сард ингээд уулзалтад товлох гэсэн чинь уулзалтын цаг нь ингээд ерөөсө хоёр тал тохирч өгдөггүй. Яагаад гэсэн чинь Колумбийн ерөнхийлөгч болохоор тухайн үед ингээд бас нэг юм зэвсэгт мөргөлдөөн болж байсан тий улсад нь тэгээд тэр гэмт бүлэглэлтэй хилцээр хийх тэдэртэй ингээ холбогдох юм маш ихзэгтэй үе байсан. Олон хүний аймнаас яригдчихсэн маш завгүй байсан тий. Тэгээд надад өглөөгөр л цаг байна гэд ингээ цагаа өгсөн чинь Марк Закерберг нь болохоор өглөөгөр уулзалт хийдэг юм гинэ. Шөнө орой хүртэл ингээд ажилладаг болохоор шөнө оройчонгоо ингээд ажиллаад өглөөгөр унтаад тэгээд 12-оос өмнө ямар ч уулзалт оролдох юм гинэ. Гэтэ эн чинь одоо улсын тэргуунтэй уулзах гэдэг шүү дээ. Тэгээд тэр internet.org нь бол үнэхээр стратеги ач холбогдол өндөртэй бол одоо ингээд нэг удаа дүрмээ зөрчөөд те өглөөгөр уулзаж болно доо. Гэтэл Марк Закерберг бол зөвшөөрөхгүйсэн гэж байгаа. Би өглөөгөр тэр хүнтэй уулзахгүй гэдэг. Тэгээд ингээд наашаа цаашаа болж Марк Закерберг бол би 12:30-аас л уулзах боломжтой. Тэрнээс хойш л уулзна гэд болтгоо. Нөгөө тал нь бол юу яриад байгаа юм бэ? Ингээд бид нэр эцэгтэй үед ерөнхийлөгч маань завгүй байна гэсээр байгаа. 12:15-аас уулзсан. Тэгээ нөгөө Колумбод очоод тэгсэн чи ядчихад бас нөгөө Facebook-ийн ажилтнуудын хооронд мэдээллийн зөрүүтэй байдал үүсээд Сара болон Марк Закерберг өөр зочид буудалд ингээд буучдаг. Тэгээ өөр газраас ингээд нөгөө засгийн газрын ордон руу явах болчихж байгаа байхгүй юу? Тэнгүүд нөгөө Марк Закерберг чи ямар ч нөгөө Сарагаас мэдээлэл авч чадахгүй. Уг нь бол машин дотроо ингээд мэдээлэл аваад юу ярихаа бэлдэн гэсэн юм шиг байгаа. Тэгсэн нөгөөх нь байхгүй. Дээрээс нь мөгчрэлд ороод бас нэлээд төвчлөлтэй ус гинэ. Цагаасаа хоцорч очоод тэгээд ямар ч бэлтгэлгүй хэвлэл мэдээллийн өмнө ингээд бэлтгэлгүй байдал нь харагдаад тэгээд анханасаа нөгөө цагаа 12:15-аас арай гэж тогтсон мөртлөө нөгөөдгөөсөө хоцорсон болохоор ерөнхийлөгчийн уурыг хүргээд тэгээ ерөнхийлөгч нь бол ингээд internet.org-ыг дэмжихээсээ татгалцсан гэдэг ч байгаа юм. За тэгээд 2015 оны 1 сар болж байгаа юм. Дэлхийн эдийн засгийн форум нөгөө нэг жилийн өмнө Сара чинь төр хэмлэгттэй Дэлхийн эдийн засгийн форум 1 сард 2014 оны 1 сард ингээд Давос Швейцарт ингээд болж байхад одоо Шер Сандбергийн ярих зүйлийг бэлдээ суужсэн шүү дээ. Тэгвэл яг нэг жилийн дараа охин нь ингээд нэг нас хүрэх гэж байхад ингээд дахиад Шер Сандберг энэ тэгээ цуг нөгөө нэг Давос руу явахаар болж байгаа юм тий. Явахсан чинь нөхөр нь нас нөгөө сэтгүүлчээр ажилладаг шүү дээ тий.
Тэгээд нөхөр нь бас эдийн засгийн форумд оролцох шаардлагатай болсон гинэ. Тэгээ хоёулаа оролцох хэрэгтэй болсон болохоор ингээд хүүхд хар хүн байхгүй. За хүүхдээ ингээд хоёулаа цуг аваа явъя гэд. Тэгээ авч явсан. Тэгээд нөгөө Швейцарч хүүтэн улс те ингээд замдаа даарч хөрөөд хүүхд нь бас халуураад тэгээд халуунтай хүүхдээ хоёулаа нойргүй асрахынхаа хажуугаар ингээд Шер Сандбергийн эсэн бусын янз бүрийн шаардлага те хүссэн зүйл мэдээллүүдийг нь гаргаж өгөх тэр төрийн тэргүүнүүдтэй уулзуулах гэд маш тийм завгүй ийм хуваарийг өнгөрүүлсэн гэж байгаа юм. За тэгээд энэ үед болохоор өмнөх дэлхийн эдийн засгийн форум дээр оролцож исэн үеүүдтэй харьцуулахад нэг зүйл өөрчлөгдсөн байс. Тэрний юу вэ гэхээр ингээд улсын засгийн газрууд ингээд фэйсбүүкийг ер нь бол нэлээд жоох юм сөрөг байдлаар харж байгаа нь харагдсан. Ямар шалтгаантай вэ гэхээр фэйсбүүк бол ингээд манай улсуудад ингээд үйл ажиллагаа явуулдаг хүртлөө ямар ч тийм нэмэр байдгүй, татвар төлдөггүй, шинэ ажлын байр бий болгодоггүй, манай улсад хөрөнгө оруулдаггүй. Тэгэхээр ингээд бид нар фэйсбүүкийг хууль зөрчин гэж үзэж гин гэсэн тийм байр суурьтайс ялангуяа Европын улсад. Тэгээ тухайн үед фэйсбүүк бол олон улсынхаа төв офисыг Ирландад байрлуулж исэн. Тэгээ Ирланд бол тэр үед татваргүй байсан юм л да. Гэхдээ Европын бусад улсууд Европын холбооны шалтгаалаар ингээд за татвартай болох юм байна. Ингээд татварын бодлогоо шинжилж исэн. Гэхдээ нөгөө ерөнхий сайд нь Ирландын ерөнхий сайд нь ингээд Шер Сандбергтэй ингээд дэлхийн эдийн засгийн форум дээр уулзаад юу гэж ярьсан бэ гэхээр за танахт бол би арай өөрөөр хандъя. 5 жилийн дараа л татвартай болохыг 5 жил хүлээе. Тэгээ та нар оронд нь бас манай улсыг харж үзээрэй те ингээд төв офсаа байршуулад ажлын байр бий болгож байгаа. Гэхдээ бас магадгүй те нөгөө зохиогчийн эрх мэрхээ одоо манай улсад байгаа офсынхоо нэр дээр ч юм уу те ингээд харж үзээрэй гэд тийм зүйл ингээд гуйж исэн. Тэгсэн чинь Шер Сандберг бол ингээд ямар ч байсан татваргүй үед нь байчи. Тэгээд татвартай болохоор энэ усаас гарна гэсэн тийм зүйл цаагаараа ярьжсэн. Тэр тухайн одоо улстай ямар ч татвар төлөхгүй ингээ үйл ажиллагаа явуулж байгаа хэрнээ тий ирээдүйд ч гэсэн ер нь ингээ тэр улс орон нутгад хувь нэмэр оруулчих гэсэн ямар ч тийм бодол байхгүй байсан харагдаж байгаа юм. Тэгээд буцах замдаа бас хүмүүс рүү ингээд имэйл бичээд марк болон бусад удирдлагын багтаа имэйл бичээд ингээд Давос дээр ийм зүйл яригдчихэна гэдгсэн. Тэгэнгүүт Сарагийн хувьд болохоор ингээд юу зөвлөжсэн бэ гэхээр нэгэн тал ингээд олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа юм чи тодорхой хэмжээнд ингээд буулт хийгээд тэгээд тухайн улсуудынхаа засгийн газартай хамтрахын тулд дундын замыг олоод татварыг бага хэмжээгээр түлж эхлэх хэрэгтэй юм шүү. Бас хөрөнгө оруулалтын төр хийж эхлэх хэрэгтэй юм шүү. Тэгэхгүй бол ингээд хамаг засгийн газрууд бид нартай дайсагнсан байдалтай болчлоо штэ гэдгийг зөвлөжсэн. Тэгсэн чинь Шер Сандберг бол хэлж байгааг нь юм ч инээ бодоогүй. Ерөөсөө тэр зөвлөгөөг нь хүлээж аваагүй. Марк Цукербергийн хувьд болохоор нөгөө internet.org бас ингээд Латин Америкийн улсуудад сурталчилж гал бас ингээд 2015 оны 4 сард болсон Латин Америкийн улсуудын болон одоо Америк тийм улсуудын ийм ерөнхийлөгчд төрийн тэргүүнүүдийн ийм томоохон зөвлөгөөнд очдог. Тэгээд тэр зөвлөгөөнд Обама бас ирсэн байсан. Тэгээ Обаматай нэг тайзан дээр гарч ингэж панелистаар сууна гэдгсэн. Обама болохоор зөвшөөрөхгүй төрийн тэргүүнүүдийн л панелистаар суудаг зүйл дээр ямар нэгэн технологийн компани захирлыг ингээд суулгахгүй гэж зөвшөөрөөгүй. Гэхдээ ингээд тэр уулзалтан дээр очсон чинь одоо Марк Цукерберг нэлээ олон ялангуяа хөгжиж буй улсуудын одоо дунд нэр хүндтэй болцсон байгаа нь ажиглагдсан. Тэгээд одоо тэр уулзалтан дээр бас тэ нэгэн точсных нөгөө өөртөө эсэргүүцээд байгаа Бразил бол Латин Америкт хамгийн том улс нь тэ нөлөө бүхий улс байгаа. Латин Америкийн улсуудыг бас интернетийг одоо торгод хамруулахын тулд ингээд Бразилтай эхлээд тохируулах хэрэгтэй байна гэд Бразилийн одоо ерөнхийлөгч Дилма Русефтэй нэлээд олон ингээд өдөр хилцээр хийж бас ингээд уулзах цаг авсан байсан. Ингээд Сарагийн хувьд болохоор тэгээд ингээд уулзах гад тэр цагаа ингээд 5 цагтаа очих гэсэн чинь Марк Цукерберг яг тэрний өмнө гинтхэн ингээд Обаматай уулзах болоо. Тэгээ Обаматай уулзаад цагаа хэтрүүлээ суугаад байгаа байхгүй. Тэгээ бүр Сара бүр тэсгээ байгаад тэр хоёрын уулзалтын дундуур нь ороод дараагийн уулзалт чинь болох гээд байна гэд авч гарсан гэж байгаа. Тэгээд Обама бүр гайхаад одоо уулзалтын дундуур ингээд ажилтнанд орж ирээд хурал тасалчдээ уулзалт тасалчдээ байхтайг бүр гайхаа харчихсан гэж байгаа. Тэгтээ тэр үед бол Марк Цукербергийн хувьд үнэхээр л интернет.org нь чухал байсан бол одоо Бразил чухал байсан тий. Тэгээд тэгтээ Бразилтай бол ингээд уулзахдаа
Марк Закерберг маш бэлтгэлгүй байсан. Тэгээ ерөнхийлөгчийн асууж байгаа асуулт сайн хариулж чадахгүй тий. Тэгсээсээ болоод internet.org-ыг Бразилд нэвтрүүлэх төлөвлөгөө нь нурсан байгаамаа. За тэгээд энэ уулзалт энэ төр дээр ингээд Марк Закерберг Сара тайцуг яваад Сара бол ингээ ямар мундаг дипломат ч вэ, тэг ямар боломжгүй зүйлийг боломжтой болгохын төлөө тэмцэгч вэ гэдгийг ингээд ажигласан болохоор чи ингээд тухайд Нью-Йоркд амьдарч байсан хүүхдтэйгээ цуг тэгээд чи Two Office дээр тэг захирын өндөд ирж манай Two Office дээр ажиллах хэрэгтэй надтай илүү ойрхон ажиллах хэрэгтэй байна гэд тэгээд исэн. Тэгээд хизээч нөгөө нэг ажилтнуудтай хамт ажилладаг хүмүүстэй баярлалаа талархлаа гэж хэлдэггүй юм байл да. Гэтэл юу болсон юм байгаа тэр уулзал ажлынхаа үеэр тэр бизнес трипийнхаа дараа нөгөө Марк Закерберг ч Сараа руу имэйл бичээд л өстой чиний хүчин зүтгэлийг чинь маш үнэлж байгаа шүү. Чи өстой сайн ажиллаж байгаа шүү гэл нэг урт мэйл бичиж мичээд тэгээд Сара тэрийг юу гэж ойлгосон бэ гэхээр энэ эерэг арга одоо жоох эвтэйхэн аргаар намайг захирын хүндэд ирж Two Office дээр нь өөрийнх нь хажууд ажил гэж л хэлээд байгаа юм байна. Тэгэхээр одоо ажиллахгүй болохгүй юм шиг байна гэд тэгээд энэ имэйлийг авснаасаа хойш гэрээ нүлгээд захирын офисын Two Office дээр нь ажиллах болтгоо. За тэгээд 2015 оны 9 сард ерөөхдөө Марк Закербергийн хувьд бол 2 том тийм прожект хамгийн том төсөл нь болдог. Тэр нь болохоор нэг нь болохоор Хятад, за нөгөөх нь болохоор internet.org ерөөхдөө энэ бусад орнуудад дэвшүүлэх гэдэг залил ингээд аваа яваад байгаа. За тэгээд энэ үеэр нь болохоор Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин болохоор Америкийн нэгдсэн улсад албан ёсны төрийн дэд албан ажил хийхэр болдог. Тэгээд тэр үеэр нь хэд хэдэн хотуудыг сонгож явсных нь нэг нь болохоор Сиэтл хотыг сонгодог. Сан Франциско болон захирын хүндэд бол энэ удаа очихгүй гэдэг шийдвэр гаргаад байгаа. Барын үеэрийн нэг хот сонгосноо Сиэтл болж таардаг. За тэгээд тэр үедээ бол Amazon, Microsoft-ийн бусад офисууд дээр очисог болооч Facebook-ийн офис дээр бол ирэхгүй гэдэг тийм тов гардаг байгаа. За тэгээд Марк Закербергэд болохоор Хятадд одоо Facebook-ийг гаргах гэдэг маань маш чухал асуудал байсан учраас очиод одоо гар барих чамаагүй ерөөхдөө нэг гар барьсан чамаагүй очиод ганц хоёр өсөлчийгээд бүтэн ингээд тэнцэнээсээ private jet-ээр ингээд яваад зөвхөн 2-3 секундын дээр гар гарахын төлөө ингээд бүтэн багаараа очдөг. За тэгээд гар барьж чаддаг. Энэ тэгтээ болохоор Microsoft-ийн офис дээр нь ингээд campus tour хийж явах үеэр нь очиж гар бариад тэгээд ингээд зураг авсан чинь тэр нь болохоор зургийг нь болохоор Марк Закербергийн царайнд харагдаад Ши Жинпингийн бодлоо толгой нь харагдсан тийм зураг авчдаг. За тэгээд тэрийг болохоор ингээд Ши Жинпинтэй ингээд амар уулзалт яриа хийсэн юм шиг Facebook дээр ингээд постлж байгаа байхгүй юу тавьчдаг. Тэгсэн чинь тэр нь болохоор Хятадын тэр албан ёсны тэр өөрсдийнх нь ерөнхийлөгчийн айлчлалынх нь дэг жагтны ерөөсө тохироогүй. Тэгээд маш тийм асуудал болоод ерөөдөө дахиад тэгээд нөгөө нэг Хятадтай угаасаа ойлгохтой харилцаатай байхгүй байх чинь дахиад нэмээд ингээд харилцаа нь бас мууддаг байгаа. За тэгээд ингээд явжсэн чинь дараагийн нэг зүйл нь болохоор нэгдсэн үндэсний байгууллагын тэр конференц дээр нь болохоор энэ болохоор доктортой хөгжийн зорилттой холбоотой юм конференц дээр нь Марк Закерберг илтгэл тавихаар болдог. Тэгээд нөгөө дэгийн төрөнд ярьж байсан Марк Закерберг 12-оос өмнө ерөөсөө хурал илтгэлд ерөөсөө оролцдоггүй гэж хэлсэн. Тэгээд ингээд мэдээж ингээд энэ нүүб дээр илтгэл тавих учраас өвлөө ихт байх тусмал ингээд илүү сайн одоо жинтэй илтгэлүүд нь өглөө болоод чухал зүйлүүд нь өглөө болоод өдөө сан болохоор арай чухал нь буурд юм яа л да. Тэгсэн чинь Марк Закерберг болохоор ерөөсөө өглөө илтгэл Сара хайсраад өглөөний цаг олсон болооч Марк Закерберг орохгүй тавихгүйгээд ингээд өдөө сони цаг тавиад тэгээд тэгсэн чинь дүүд ийм ачиг ерөнхийлөгчүүд жижиг орнуудын ерөнхийлөгчүүд өдөө сони ярихаар болчихж байгаа байхгүй юу. Жижиг орны ерөнхийлөгчүүд ажид ярихгүй марихгүйгээд бас тийч ингээд ийм хальт баг дотор сенсац үсгэж байгаа юм л да. За тэгээд Марк Закерберг яриана болохоор ерөөдөө интернетэд холбогдно гэдэг маань болохоор маш тийм буураа үгж олон тэр ядуурлыг бууруулахад цогц арга хэмжээний нэг болох юм а гэдэг доктортой өгшлийн зорилтын нэг хэсэг юм а гэж үднээсээ энэ илтгэл тавьдаг байгаа. За ингээд ерөөхдөө олон одоо Марк Закербергийг ингээл энэ тентхийн ерөнхийлөгч нар тэгэл нүүбийн эндэр дээр ил тавиулах, Обаматай уулзуулах, бусад ерөнхийлөгчтэй хамт эндэр дээр ихтгэлт хамтдаа оролцуулах гэх мэтчлэн ингээд Сарагийн хийсэн хувь нэр бол энэ чинь маш их байгаа юм л да. Тэг өөрөөр хэлбэл энэ Facebook гэдэг энэ олон улсын улс төрийн давцсан болон улсын дипломат харилцаанд болохоор ингээд оруулж өгсөн баг ингээд нэг тийм улс шиг ингээд оруулж өгсөн зүйлийг маш их юм
одоо Сарагийн чадлаар ингээд нэлээд оруулж өгсөн. Анх нөгөө бүр хэлжсэн шүү дээ. Тийм хүнтэй уулздаггүй тийм соёлтой байсан гэдэг тий. Тэгээд ингээд оруулж өгсөн. Тэгээд сүултээ яг Сара хэлж наамд би тэгсэн надад жоохон харамсдаг гэд. Яагаад харамсдаг тухайг нь болохоор дараагийн бүлгүүдэд яриад явах болно. За тэгээд Бразилийн тухай түрүүн нөгөө дэгээ бас иржсэн. Арай хийж ингээд нөгөө нэг элдв төрлийн negotiation хийсээрээ сүүлрүүдэд Бразил руу оруулахар болдог. Гэхдээ нөгөө internet.org биш. Тэрнийх нь оронд нэрээ солихоор болдог байгаа. Тэгээд Бразилд болохоор internet.org-ийн эсрэг бас нэлээд хүмүүс ингээд бүлэг зохион байгуулагдсан байсан. Тэгээд тэр нь болохоор яг харахгүй internet.org гэчээр ингээд юм одоо тий албан ёсны юм шиг сонсогч нь гэтэл яг үнээр бол Facebook-ийн төлөө юм хийж байна тий. Тэгэхээр ингээд Facebook-ийн хэрэглэгчтэйг ихсгэж ойлгохтой зүйлийг ингээд буруу хүмүүс ойлголоод байна гэдэг бас учраас нэрийг ядаж өөрчлөгээ. Тэгээд сүлрүүгээ нэрийг Free Basics гэдэг нэртэйгээр гаргадаг. За тэгээд явж ингээд зөвхөн Бразилд шууд бусад орнуудад ч гэсэн internet.org биш болоо Free Basics гэдэг нэртэй болдог. Тэгээд Mark Zuckerberg нэрэндээ бүр амар нөгөөнд ингээд attached болсон те нэрээ солихгүй гэл айгүй хүздэг. Тэгээд хэдэн сар явсны эцэст яхаарахгүй нэрээ солидог байгаа. За тэгээд Бразилд асуудал нас ингээд нилийн асуудалтай ингээд арай хийж явсан тий. Тэгээд тэгсний дараа бол энтгэгдэх асуудал нь бас нилийн бүр тэрнээс 7 дор юм болдог. Тэр нь болохоор 2015 оны 2 сард энтгэгд болсон ингээд internet.org ингээд гарах гад явсан. Гэсэн боловч ингээл ерөөс нүүдний болохгүй те. За тэгээд сүүл рүүгээ нэг internet.org нэрээ өөрчилсөн маш Free Basic ингээд гаргана тэгээд энэ удаа Бразил шиг дэж фейлдэггүй гээд бүр ингээд амар offensive те бүр ингээд довтлогоон шилжээд бүр ингээд Mark Zuckerberg бүх өөрийнх нь томчууд том менежментэд тийм ээ бага ингээд суулгаж агаад бид нэр одоо энэ тхийг бүр довтлол нь ямар ч аргаар хамаагүй одоо Free Basic-ийг тэнд оруулъя гэдэг тэр зүйлийг хийдэг. За тэгээд энэ тхийн засгийн газраас болохоор ингээд олон төрлийн шалгуур тавиа. За тэгээд бас улс орносоо ингээд олон нийтээс санал хүсэлтийг авч байгаа тэргийн шийднэ гэдэг тиймэрхүү зүйл тавиа. Тэгээд 4-7 хоногийн дараа дахиж энийг авч хилцье гэдэг болдог. Тэгээд тэр хооронд нь болохоор ерөөсөө л ингээл Марк Цукерберг бидрийг энтгэхэд эсэргүүцсэн хүн болгон бидний дайсан гэж үзээд яасан ч хамаагүй одоо яаж ч гэсэн аргаар ингээд энийг хий гэж байгаа байхгүй. Тэгээд энийг хийсэн юу гэсэн чинь энтгэхт ингээд Facebook хэрэглэж байгаа хүн болгоно логин хийж орохдоо заавал ингээд pop up гарч ирээд энтгэхийн засгийн газар руу Free Basic-ийг оруулж өгөөч гэж шахалтын мэйл явуул. Тэгэхгүй бол логин хийж чаддгүй байдлаар ингээд бүр ингээд Facebook платформ дээр хүртэл ингээд бүр өөрсдийнхөө эрх ашигын төлөө ингээд ашиглаад ингээд 16 сая хүний хүртэл ингээд имэйл дээр явуулахар болоод бүр ингээд амар ингээд бүр инженерийн баг хүртэл ажиллуулад тий ер нь ингээ хууль бус юм хийгээд байгаа байхгүй. Тэгэж ингэж яагаад явуулсан боловч тэгээ сүлд нь энтгэхийн засгийн газар бол эдгээр зүйлүүд нь хууль бус байсан гэдэг зүйл болон бусад бас асуудалтай зүйлүүдийг харсан учраас Free Basic-ийг бол ерөөдөө энтгэхэд аль бие усаар хэрэгжүүлэхгээ гэдэг зүйлүүд хийсэн. Тэгээд энэ үед нь болохоор одоо Mark Zuckerberg бүр ингээд дайны бэлэн байдалтай юм шиг тий бүр энтгэхийн Free Basic-ийг яаж оруулах вэ гэж байгаа юм шиг бүр дайны өрөөнд тулдаанд бэлдэж байгаа юм шиг хийжсэн боловч ингээд shutdown болонгууд нь юу ч болоо гэж шууд хаяалт аргын ажил руу явчихж байгаа юм л да. Тэгтээ бас бусад орнуудад ингээд ер нь бол Free Basic нь орсон. Жишээл Нигер, Мадагаскар, Алжир, Беларусь, тэгээ Мьянмар гэх зэрэг улсуудад дараа нь бол амжилттайгаар нэвтэрсэн байдаг. За тэгээ буцаад жоохон Sheryl Sandberg-ийн тухай ярихад болохоор энэ одоо ингээд internet.org-ийн энэ боо юм бужигнаанд бол Sheryl Sandberg бол энэ асуудалд нэг оролцохгүйсэн. Тэрний оронд нь болохоор өөрийнхөө төлөөлөгчгээд 26 настай залуу энэ охиныг бол ингээд өөрийнхөө төлөөлөгчгээд оруулсан байсан. За тэр охин тэгээд бас энэ жоохон сонин юм энэ номдод бичигдсэн байгаа юм л да. Тэрний үсэн мэглэр яг ингээд Ivy League төгссөн ингээд гоё царайлаг юм 26 настай юм охин болохоор Sheryl Sandberg төлөөлөл зарим нэгэн хуралтанд оролцдог байсан. Тэгэд яаж ийм залуухан насандаа ингээд гараад ирчихв гэсэн чинь Sheryl Sandberg-ийн нөгөө нэг сайн дурын philanthropic гэдэг тийм одоо фанд тий санд нь ажилтдаг байж байгаа. Тэгээд танилцаад ингээд дээшээ ингээд гівгэн сууг татагдаад гараад ирсэн байм л да. Тэгээд дараа жил нь болохоор Давос дээр ингээд очихсан чинь Сара тэрний
тэр үеэр нь дараа жилд нь болохоор Давос дээр очиж Сара 2 дахь хүүхэдтэйгээ жирэмсэн болцсон байдаг, төрөх удахгүй болцсон. За тэгээд тэгсэн чинь нөгөө нэг Sheryl Sandberg ч нөгөө Line-ийн номоо л ярих гээд байгаа шүү дээ. Тий яаж эмэгтэй хүн одоо карьер болон гэр бүлээ авч явуулах гэх тий. Тэгээд Сара болохоор би явмаар гэнэ гэсэн чинь ялангуяа чи заавал яг эмчээсээ ийм төрөх төгцсөн байгаа ч гэсэн эмчээсээ бичиг авч явах тэгээд нисий гээд зүгээр гээл аваа явчих байгаа байхгүй ингээд заавал бүр ингээд шахсаар хагаад яагаад гэх юм бол Sheryl Sandberg-ийн багт нь жирэмсэн эмэгтэй явж явах юм бол улам нөгөө нэг өөрийнх нь одоо гадаад имиж нь болохоор улам сайжрах гэдэг байгаа. За тэгээд тэр нөгөө жирэмсэн Сараг чинь энэ ингээд Давос руу дагуулад явцсан. За тэгээд тэр үеэр нөгөө нэг Sheryl Sandberg-ийн тэр туслах 26 настай эмэгтэй бас ингээд хамт явждаг. За тэгээд маш их ядраал те амар их ядарсан. Тэгээд амжилттай нөгөө нэг Давост оролцоод буцаад ирдэг. Харих замдаа Sheryl Sandberg-ийн private jet нь ингээд явж байгаа юм л да. За тэгээ явж байсан чинь ингээд нэг Zurich-с private jet-д суугаад Сан Франциско руу нисэж явах хоорондоо ингээд private jet-д цаанаа ингээд унтлахын өрөөтэй. Тэгээд ингээд унтлахын өрөөнөөс Sheryl Sandberg унтлахныхаа хувцастай гарч ирсэн ээ. Сара ороод ир манай өрөөнд орж унтлахын өрөөнд орж унт гэдэг байхгүй юм. Сара гайхаад надтай хамт орон дээр орж унт гэдэг. Тэгсэн чинь Сара бүр ингээд гайхаад үгүй зүгээр би энд байжсэн. Юусоо юм би чамайг сайдыг одоо тэр 26 цагаас туслагч нь болохоор Sadie гэдэг байхгүй. Тэр Sadie хэллээгүй энэ чамайг унт гэж байна. Sadie надтай олоодаа энэ миний private jet-д хамт унтжсэн. Чи одоо ороод ир ядарч байгаа илүү дээ гэлт тэгсэн. Тэгсэн чинь Сара амар эвгүй байдалд ороод үгүйгээд хэрвээ Sheryl Sandberg тэ эмэгтэй биш эрэгтэй хүн байгаад босс чинь чамайг private jet-ийн оронд унтъя гэсэн бол ямар эвгүй байдалд орох байсан бэ гэдэг ингээд өөрөө бодож байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд айгу ууралцсан тий. Тэгээд ийм сонин үйл явдал бас болж байгаа юм. За тэгээд энэ вэр нь болохоор ингээд ерөнхийд ингээд бодож байгаа юм л ийм сонин зүйлүүд байна. Тэгээд Mark Zuckerberg-ийг яаж зан ашиг гаргаж харсан те. Sheryl Sandberg-ийг ямар байгааг харсан. За дэлгэр нэг ер нь бол ингээд миний анх бодож ирсэн ийм бодож ирсэн Facebook биш болсон байна анх орж ирэхэд те. Тэр нэг дэлхийн бүх хүмүүсийг хоронд нь нийлүүлж бүгдийн нэг платформ үүсгэх гэдэг тэр зүйл биш болсон байна гэж хараад би ер нь ажилласаа гаръя гэдэг болсон. Гэсэн боловч нэг яг ажилласаа гарчдаггүй сууч нь гэх юм бол яг утгагүй төрөх төгссөн. За төрнө гэдэг чинь угаасаа Америкийн статусаар ажилласаа гарчих юм бол даатгалгүй болчдаг. Тэгээ төрөхөд бол маш өндөр зардалтай. Тэгээ даатгалгүй хүн бол төрөхөд айгүй баг өрөнд ороод амьдралаа алддаг байхгүй. За тийм учраас ажилтайгаа сууж байгаа төрчөөд ямар ч байсан гарья гэдэг тийм зүйлийг бодоод байжсэн. За тэгээд тэр үеэр нь бас нэг зүйл юу байсан байглаар Сара маань болохоор энэ бичиг баримтны асуудлаас нь Шинэ Зеландын иргэн шүү дээ тий. Тэгээ бичиг баримтны асуудлаас болоод бас Америкийн иргэн болох шаардлагатай болсон. За тэгээд байжсэн чинь өөрийнх нь шин дарга болгож явал гэдэг нэг хүн байдаг. За тэгээд тэр нь болохоор ерөнхийдөө маш ихээр бэлгийн хүч хийсэн маягийн тийм жоок ч юм уу хэллэгүүдийг маш их хэрэгэлдэг болсон. За тэгээд нөгөө нэг Америк нэгдсэн улс иргэн болох гээд ярилцлаганд орох гээд байжсэн чинь утсаар яриад ингээд маш тийм байж боломгүй жоок ингээд утсаар хэлж байгаа байхгүй зөвхөн өөртөө зориуллаад имэйлээр ярьж яснаа нөгөө өөрийнхөө ассистент эдрүүдийг гаргаж яснаа зөвхөн Сараар айгүй тийм боломж одоо ярахад тайлбарлаад хэцүү тийм жоок хэлж байгаа. За тэгээд ингээд ер нь амар эвгүй болоод те байдал эвгүйцээд эхэлсэн ингээд ерөнхийдөө тийм байдлаар ойлгосон бэлгийн хүчээр хэлийг бол багаар ингээд өөрөө ерөнхийдөө амтл мэдэрч байна гэдгийг ойлгож байгаа. За тэгээд дараа нэг юу болсон байх гэхээр ингээд нөгөө Бразил дахь Facebook-ийн төлөөлөгч энэ бол 2016 оны 3 сард Бразил дахь Facebook-ийн төлөөлөгч цагтаад баригдаад шоронд ордог. За энэ яг ямар үйл явдал бий болсон бэ гэхээр тухайд болохоор Facebook, WhatsApp гэдэг апыг болохоор худалдаад авсан. Өөрийнх нь нэг хэсэг байсан. За тэгээд нөгөө нэг Бразилийн цагдаагийнхан болохоор WhatsApp дотор байгаа тэр мессежүүдийг нь болохоор цагдаад олон засгийн газарт нь ил гаргаж өг. Яагаад гэх юм бол энэ чинь харт амигтай 8 энэ WhatsApp-ыг хэрэглээд явагдчихна гэсэн боловч WhatsApp бол ерөөхдөө хэрэглэгчдийнхаа
нууцтай хадгална гэдэг үднээс тэр зүйлийг мессежүүдийг өгөхгүй гэсэн. Түүнээс олж ерөөхдөө Barcelona-гийн газартаа нэлээд тийм хиг яг гэсэн болоод сүүл рүү бас 2 3 хоногоор WhatsApp-ыг блоклсон тийм зүйлүүд бас гарч ирсэн. За тэгээд ингээд байжсэн чи ерөөсөө WhatsApp нөгөө нэг мессежүүд өгөхгүй байсан учраас толгой компани бол Facebook-ийн Барселонад дах төлөөлөгчийн газрын захирлыг нь Diego гэдэг энэ захирлыг нь болохоор цагтаа баримтлаад авчиж байгаа юм л та. За тэгээд ингээд барьцаад авсан байсан чинь Марк Закерберг тэрийг сонсоод ингээд Барсел одоо тий засгийн газарт өөрийгөө хилээ тий та бүхний тэр ирэхэд татны засгийн газар хаалдж байна гэх мэтчлэн ингээд пост хийсэн чинь тэр дотор нь дэгээ болоор ингээд би яаж хийж яагаад одоо тий эндээс бүгдийг нь одоо болгоод яаж ч болгоод гарганаа тий надад этгэрээ эдрээгээд ингээд Диего болохоор Facebook-ийн төлөө айгүй ингээд ажил өөрөө байдгаараа зүтгээд ажиллаад цагдаад баригдсан байгаа ч гэсэн тий тэгээ бутан шоронд ороод хитнийхээ суллагдах нь мэдгүй гэр бүлийнхэн санаа зовсон байдалтай тэгээд хуульчид түүний төлөө ингээд ажиллаж байгаа тиймэрхүү байдал хэцүү байхад ингээд хийжсэн. Гэтэл нөгөө нэг Марк Закерберг яасан бэ гэхээр Диегогийн тухай ийм амар гоё мессеж авлаад Диего нэг Facebook-ийн төлөө ажиллана яаж ижээд болгоно гэж юм те. Энэ тухайга пост хий гэж байгаа байхгүй. Facebook дээр пост хийгээд тэгээд гисэн чи хуулийнхын зөвлөгч нь болохоор бити тим хий. Яг энийг та хийх юм бод улам нөгөө WhatsApp чинь Facebook-ийн охин компанид улам батлагтаад бидний менежментээр харилцаж байгаа юм шиг харагдах болно. Тийм учраас та энд бити хий. Тэгээд шоронгоос сулж аваад улам хэцүү болно тий бити хий гэсэн чинь Марк Закерберг үгээс ийм гоё юм би бичмээр байна гэхэд оройны хоолой идцэнтэй ингээд гэрте бодноор тансаглаа суудсан хэрнээс би одоо ингээл юм гоё юм бичмээр байна гэдэргээд ерөөсөө тэр нөгөө нэг өөрийнхөө Facebook-ийн ажилтан шоронд орчоод байх чинь тэрийг яаж суллаж авах вэ? Огтхонч бодохгүй. Тийм Америкчсэн зөвхөн ингээд яаж гоё пост хийх вэ гэдэг тухай л батсан тийм зүйлүүдийг ингээд хийсэн байгаа юм л да. За яг хөө тэр азар нөгөө нэг Барселон дахь төлөвлөгчийн газрын дарга нь болохоор удахгүй суллагдсан. Гэхдээ энэс болохоор Сара юу гэж харсан бэ гэхээр хэрвээ би өмнөд солоноос явцсан байсан бол тэнд очиж шоронд орсон бол хэрвээ би Мьянмарт очиод тэр нөгөө цэргийн дарангуулагчтай газар очиод шоронд орсон байсан бол намайг ер нь Facebook миний төлөө ер нь юм хийхгүй байсан юм шүү гэдгийг бол ерөнхийдөө дахиад олж харсан. За тэгээ энэ дээр дахиад л өөрөө боддог. Би ерөөс энэ ажлаа солих хэрэгтэй байна. Эндээс гарах хэрэгтэй байна гэд дахин боддог байгаа. За тэгээ яасан чинь Сара маань тэгээд удахгүй одоо ингээд төрөх ч байдаг. За тэгээд ингээд төрөхөд өгсөн байсан чинь нөгөө бас Facebook-тэй ажилтай холбоотойгоо Барсел руу бас өмнө явж ирсэн. За тэгээд тэр үедээ болохоор нэг явсан одоо Барсел дахь нэг хот нь болохоор Zika гэдэг тухай та бүхэн сонсч ирсэн байж магадгүй нэг шумуулаар дамждаг Zika вирус гэх тээ. Zika вирусын нэг голомт бассан тийм хот руу Барсел тухай жирэмсэн байхдаа явцсан байсан. За тэгээд тэр нөөрөл юу байсан бэ гэхээр Zika хэрвээ тэнд хатгуулсан байх юм бол жирэмсэн ээж болон одоо хүүхдэд нь маш аюултай гэдгийг бол эмчнэр мэддэг. За тэгээд төрөх төхөөд ирсэн эмчтэй би нэр тэр хот руу явсан юм биш гэсэн чинь эмч нь бүр ингээ гайхаа тий. Одоо юу ихэ мэдэхгүй байна. Яагаад гэм бол Америк нэгдсэн улсад одоогийн байдлаар жирэмсэн ээж Zika-д болж төрөөг байгаа. Бид нэр тийм болохоор юу хүлээж авахаа мэдэхгүй байна. Яаж тэрийг онцлохооч мэдэхгүй байна гэж хэлдэг. За тэгээд мэдээж нөхөр нь бол маш ууртай байсан. Тэ чи одоо бүр Facebook-ээс олоод амьдрал одоо хүүхдээ чи амь насны хүртэл аюултай байна гэж маш мэдээ ууралж ирсэн тий. Гэтэ яг азар охин нь одоо ингээд 2016 онд 9 мэнд мэндэлдэг. За тэгээ 9 мэнд мэндэлсэн охин нь бол 9 мэнд мэндэлсэн. Гэхдээ өөрөө бол энэ үеэрээ маш хүндрэлтэй төрдөг. Тэгээд төрчөөд өнгөө байжсэн чи маш их цус алдаад. За тэгээд цус алдснаасаа болоод ерөөхдөө ухаан алдаа тэгээд ерөөдөө юу ч болж байгааг сандаггүй. Ингээд нэгэнтээ ингээд босоод ирсэн чинь бүр ингээд цагаан өрөөнд ингээд сэрдэг байгаа. Тэгээд ийсэн чинь том хаанаа гэл ингээд яасан чинь юу болсон бэ гэсэн чинь хэдэн хоног ерөөдөө комад байсан. Митээгүй тэгээд нөгөө нэг эрчим мэдлэгийн тасагт хэдэн хоног митээгүй огт митээгүй хүүхдээ төрүүлчихэд байсан гэж байгаа байхгүй. Тэгээд юу болсон бэ гэсэн чинь нөгөө нэг эхийнх нь цусны судсруу хүүхдийн ч юм уу ямар нэгэн гадны байдлаар юм ингээд орсон да зүнээс нь болоод цусны тогтгоо байгаад бүтэн одоо биеийнх нь бүх хэмжээний одоо бүтэн биеийг нь одоо цусаар сэлбсэн гэж байгаа байхгүй 35 удаа цус сэлбэлт хийгдсэн. Тэгээд баг эмч нь одоо энэ найдваргүй болсон одоо ерөөхдөө
бараг босож ирэхгүй гэд байжсэн чинь Сара харин азар ингээ босож ирсэн. Эмчнэр чамайг аварсан гэж нөхөр нь хэлсэн байдгаа. За тэгээд ийм амар нөхцөлтэй одоо ерөөдөө хүнд одоо хоёр хүүхдээ гаргасан байдаг. Эмнэлгээс гарахтаа алхаж чадахгүй те байгаа. Тэгээд нэлээд удажж эмнэлгээс гараад за тэгээд энэ бол дөнгөж нор төрний Бразилийн фэйсбүүкийн төлөөлөгчийн газрын дарга нь тэнцээ шоронд орсны дараахан хэдхэн долгионын дараа ингээд төрсөн тий. Тэгээд ингээд ер нь бол өөр ажил хай гэд бодож ирсэн хүнд нь ийм биетэй олцсон. Тэгээд гэртээ хайрсан ч гэсэн байнга цус алдаад буцаж эмнэлэг твтээд ер нь бол ингээд хитэн сар ингээд байнга доош цус алдсан тийм амар хэцүү байдалтай хүүхд төрснөөс болоод ийм байдалтай байсан байна. За тэгээд ерөөлбөл ерөөс ингээд өөр ажил хайх ямар ч боломжгүй тийм баг ингээд боломж хаагцсан тэр үед таарсан байна. За тэгээд Сара болохоор ингээд цус алдалттай ер нь тэнхрээгүй, олигтойч алхаж чадахгүй одоо төрснөөс хойш хэдэн сарын дараа ч гэсэн цус алдсаар л байсан гэдэг ч байгаа байхгүй. Тэгээ хэд удаа энэ цус алдалтыг нь зогсоох гээд хаалхаанд орсон тийм байдалтай байсан. Тэгээд гэрээсээ ажиллаж байсан юм л да. Нөгөө ажилд орох цаг нь болсон. Тэгээд ажлаас нь дууцаараад гэрээс нь ажиллаж эхэлсэн. Тэгээ гэрээсээ ингээд ажиллаж исэн чинь ийм цагийн зөрүүтэй байдлаас болоод нөгөө Joel Kaplan гээд дарга нь одоо видео коллынхаа үеэр ингээ орноосоо яриаддаг байхгүй юу. Тэгэл за яах вэ одоо угаасаа цагийн зөрүүтэй байдалтай хүн ядарсан байлгүй гэл ингээл харахгүй чигээл тэгдгүйсэн тэгс чи нэг өдөр бүр ингээд коллынхаа үеэр хүмүүсээ гаргаж агаад нөгөө дарга нь ер нь цус алдалт гэж чи цус чи хаанаас гараад байгаа хаанаас цус алдаад байгаа гэж асуудаг. Тэгэл амар эвгүй байдалд ороод тэгэл дахин асуугаад тахаар нь угаасаа би чинь төрхийн хүндрэлээр цус алдсан шүү дээ. Тэгэхээр таанаас цус алдж байгаа нь ойлгомжтой эцтэй гэлтгс чинь нөгөөд чинь бас л ойлгохгүй дүр эсгээл мэдгүй тий би ойлгохгүй яг хаанаас цус алдаад байгаа ингэ тэгээдсэн. Тэгээд нөгөө нэг Сараач бүр амар эвгүй байдалд ороод тэгэл тэр коллыг ингээл баг хүчээр шахуу дуусгасан гэж байгаа юм. Нөгөө ажилдаа ордог. Тэгээд ажилдаа яваад утсан чинь дарга нь шууд ажлынх нь эхний өдөр декретнээсээ орж ирэнгүүтэл шууд эхний өдөр ажлын үнэлгээний уулзалт хийнэ гэлдэж байгаа. За нөгөө намайг декретэнд орохоос өмнө тий одоо жимсийн амралтаа авахаас өмнө төрхөөс өмнө өмнөх ажлын талаар ярих гэж байгаа юм билүү дээ гэл уулзсан чинь нөгөө төрсний дараа нөгөө нэг төр гэрээсээ ажиллаж байсан тий тэр мөр үеийн талаар яриад тахгүй тэгснэ ойрын үед тий ойрын хэдэн сард бол чамайг ингээд ажиллахад маш хүндрэлтэй хүмүүс ингээд хариу өгөхгүй байна гэж хүмүүс яриад байна гэтгсэн. Тэгэхээр нөгөө Сараачин гайхадгүй би чи ингээд жимсийн амралтай байсан тийхин хугацаанд олон хагалгаанд ороод эмнэлэг твтээд тэгээд ухаангүй юу ч гэсэн их байсан гэд хэлсэн. Тэгсэн ч гэсэн нөгөөдгөө тавтаал үгүй чи айгүй имэйл энэ төр тариу өгөхгүй уцаар ярихгүй ингээд айгүй ажиллахад төвхтэй байсан шүү гэл тэрийг дахин тавтаад идэг. Тэгээ энэ бол нөгөө фэйсбүүкийн соёлтэй ямар эмэгтэй хүнийг харгалзаж үздэггүй тэгээд ийм шудраг бус байдлаар хандгийг харуулж байгаа юм л да. За тэгээд энэ үеэр болохоор нөгөө Трампын нөгөө Хиллари Клинтонтой өрсөлдөжсэн сонгуулийн кампанид ажил явагдчихсан. Тэгээд фэйсбүүк бол энд маш их одоо ач холбогдол олгоо. Тэгээд энэ Трампын кампаниас бас зар сурталчилгааны нэлээх мөнгө олж байгаа нь харагдсан. Тэгээд Сарагийн ажигласнаар болохоор Трампын зар сурталчилгааны одоо мэдээллүүд айгүй их тийм фейк тий хурамч мэдээллүүд их явж байна. Тэгээд үүний шалтгаан нь болохоор фэйсбүүкийн алгоритм нөгөө хандлт ихтэй пост байх тусмаа зар сурталчилгааны зардал нь бага байдаг юм байна л да. Тэгэхээр нөгөө зар сурталчилгааны зардлаа багасгахын тулд ингээд бас хандлтаа өсгөхийн тулд ингээд Трампын сонгуулийн ажил болохоор нэлээх тийм фейк ньюс тий худлаа мэдээллийг илтгэж тараасан тийм байдалтай явагдаж байгаа нь ингээд хөндлөнгийн хүмүүсийн зүгээс харагдчихсан. Тэгээд 2016 онд ингээд Трамп ялсны дараа бол ингээд ер нь бол улстай яраа дэлхийд даяараа юм шокны байдалтай тий фэйсбүүк дотор ч гэсэн ингээд үнэхээр ялцж байгаа гэж үгээд. Тэгээ зарим нэг залуу ажилчид нь бол ингээд зориг гаргаад удирдлагуудаас асууж гисэн гэж байгаа байхгүй юу. Ингээд фэйсбүүкээс болоо Трамп ялцж байгаа мó гэд. Тэгэнгүүт ингээд энэ асуулт аягүй хэрэгцсэн болохоор Закерберг гарч ирээд олон нийтэд хэвлэл мэдээллээр ингээд энэ фэйсбүүкээс болж ялаагүй гэд ингээд маш хүчтэйгээр эсрүүгцэж үгүйсгэсэн гэж байгаа юм. Сара Марк Закербергтэй цуг ингээд нөгөө APEC-тэй Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны юу гэдэг байгууллага тий тэр байгууллагын зөвлөгөөнд ингээд оролцох гээд Перу улс руу явдаг. За тэгээд
энэ бол ингээд 10-аад цагийн юм нислэг байсан гэж байгаа хэрэг. Тэр нислэгийнх нь үеэр Элиот гэдэг нөгөө Шерлийн доор ажилладаг одоо Сарагийн даргийнхын дарга тэр хүн нь ингээд Марк Закербергт чи та ингээд юусоо ойлгохгүй ах шиг байна. Саяны сонгуульд үнэхээр Facebook өндөр өөр ойлтой байсан. Би тэр талаар тайлбарлаж өгье гэдэг 10 цагийн турш ингээд бүх юу басан талаар нь ярьж өгсөн гэж байгаа байхгүй. Тэгээ Сара тэрийг сонсч байсан. Тэгээ юу басан бэ гэхээр Трампи тэр кампейнд ажиллах нь менежерт нь зориулаад Facebook ингээд бүхэл бүтэн юм баг томилж өгсөн гэж байгаа. За Трампи ингээд одоо кампейнд ажилтан туслана гэдэг ингээд Facebook-ээс баг томилж өгсөн. Тэгээ тэр баг нь юу гэдэг вэ гэхээр яавал нөгөө нэг ийм зорилтод санал өгөгчтэй ард иргэдтэй ингээд хүрх вэ? Тэр хүний одоо нас өндөс хүйстэй одоо ямар бэкграундтай хүн бэ? Улс төрийн үзэл баримталтай хүн бэ? Нэтрэгдгийг маш тийм олон дата Facebook дээр байгаа шүү дээ. Тэгээ оруулж ирсэн пост гэл тэр зүйлүүдийн анализ хийж байгаа. Тэр хүнд ямар одоо ньюс харуулах уу, ямар мэдээллийг өгөх үү гэдгийг бас ингээд бүр маш тийм нөгөө нэг алгоритмын ингээд өндөр тохиргоотойгоор ингээд хүн болгонд одоо фид дээр нь ньюс фид дээр нь харуулах зүйлийг ингээд тохируулж ясан гэж байгаа байхгүй. Тийм алгоритм ажиллуулж ясан. Тэн дээр бол Facebook маш зохион байгуулалттай ажилласан. Мөн Дональд Трампын одоо тухайн үеийн сонгуулийн кампейнд ажлын хөрөнгөний ихэнх хэсгийг нь бол Facebook-ээр ингээд дамжуулж хандив босгосон гэж байгаа юм. Ардсан намын демократик намын одоо хүмүүсийг аль болох депресдүүлэх, аль болох сонгуул өгүүлэхгүй байх талаас нь бас нэлээх худлаа мэдээллүүдийг ингэж тараасан гэж байгаа юм. За тэгээд энэ бүх зүйлүүдийг ингээд одоо юу болсон талаар ингээд ярьж 10 цагийн дараа Марк Закерберг сая нэг эн чинь Facebook-ээс болоод Трамп ялцсан биз дээ. Facebook энэ дэр маш өндөр оролцоотой байсан байна гэдэг тэр ойлголтыг авсан. Гэхдээ ингээд гуниж гутрахаас илүүтэй Марк Закерберг яаж харагдсан бэ гэхээр нэг тийм гайхаж баярлсан. Facebook-ийн нөлөө үнэхээр Америкийн ерөнхийлөгчийг сонгох хүртэл ийм нөлөөтэй болчихж байгаа гэж үү гэж ингэж догтлсон тийм царайны хувьрлуудыг Сара олж харсан гэж байгаа юм. За тэгээд нөгөө нэг Наз номхон далайн хамтын ажиллагааныхаа байгууллагын уулзалтан дээр ингээд олон улсын төлөөллүүдтэй ингээд очиж уулзаад Марк бол ингээд бүр нэг чуулганыг нь бүр ингээд одоо толгойлж хурал даргалсан гэж байгаа юм. Тэгээ хурал даргалж байгаа үедээ ерөөсөө ямарч одоо юу байхгүй тэн дээрээ ийм хүчин чармайлт гарахгүй. Тэгээд Маркийн ардталт нь нөгөө Сараа суудсан. Тэгэл бүх асуултаа Сараагаас асуун. Тэгээ ингээд ерөнхий сайдууд юм асуунгууд тэнд нь хариулах байтугай Сараагаас сая юу асуучваа гэдэл ерөөсөө анхаарлаа хандуулахгүй маш тийм тоохгүй, тоомжиргүй байгаа байдал нь ажиглагдсан. Гэхдээ бусад улсын ялангуяа хөгжиж буй улсын тэргүүнүүд болохоор Маркийг бүр үнэхээр дахин шүтсэн нэг юм хөвгүүн хаан би болцсон юм шиг тэндээ ингээд мөргөс хөгдөж байгаа юм шиг тийм дүр зургийг бол Сара олж харсан. Тэгээд энэ бүхний хойдолд бол нөгөө Facebook Трампыг яаж сонгуульд ялуулж чадж байгааг ингээд хүмүүс харсан болохоор Facebook-ийг дахин шүтэж байгаа байхаа энэ ерөнхий сайдууд гэж харсан. За тэгээд тэр зөвлөгөөн дээр нь Обама ирсэн байсан. Тэгээд Обама болохоор тэр зөвлөгөөнийхэн дараа ингээд Марктай уулзаад ганцаарчилж ингээд уулзаад тэгээд уулзлынхаа үеэр ингээд шүүмжилсэн гэж байгаа юм л да. Facebook-ийн нөлөө бол ингээд буруу замаар ороод байна. Зөв байдлаар нөлөөлөх хэрэгтэй нэгэд Обама шууд чулуун шударгаар ингээд шүүмжилсэн гэж байгаа юм. Тэнгүүд Марк Закерберг бол Обамад айгүй дуртай ингээд хүндэлдэг дуртай хүн нь өөрийг нь улаан нүүрэн дээр шүүмжилж байгаа юм. Тэгээ хэр баргийн хүнээ шүүмжлэл сонсдгүй юм нэг дураараа нөхөр байгаа штэ. Тэгээ ингээд үнэн зүйлийг ингээд нүүрэн дээр нь хилүүлсэн болохоор ч тэрөө маш уур нь хүрээд ингээд тухайн үед цухалтаад ингээд Обамаг хэлэхгүйгээр ажилтнуудтай бол ингээд муулж хэлжсэн гэж байгаа юм. За тэгээд тэр уулзалтаасаа яваад ингээд буцах нислэгийнхаа үеэр Марк нэг сони юм ярьж эхэл. Тэрний юу гэхээр ер нь ингээд жил болгон Марк юм хувийн одоо зорилго тавьдаг юм байл та. За би ийм сорилт өөртөө энэ жил тавина хэл сурна гэдэг юм уу те хүн болго ингээд тэгдэг штэ. Яг тэрнтэй адилхан миний энэ жилийн зорилго бол ингээд Америкийн 50 мужаар очих гэл тэгдэг байхгүй. Тэнгүүт нь Сара гайхаал ягаад 50 мужаар очих гэж байгаа ямар мужуудаар очих гэж байгаа гэсэн чинь хамгийн эхлээд Iowa-д очиндаа гэл. Тэгээ Iowa-д очиж гин гэдэг чинь хэний хийдэг үйлдэл вэ гэвэл улс төрд хүч үзэж байгаа хүний хийдэг үйлдэл юм байна л да. Одоо нөгөө Америкт чинь нөгөө нэг улаан мужууд
цэнхэр мужууд гэдэг шүү дээ тий. Ингээд тэр аль ч нам руу орч магадгүй юм эргэлзээтэй хитгэн муж байдаг. Тэр мужуудад нь ер нь бол нэлээд улс төрийн тоглолтууд явагддаг. Улс төрчид нэлээд дээрээс эхлээд кампанит ажлуудаа өрнүүлдэг тийм мужууд байдаг. Тэрнийх нь нэг нь бол хамгийн тод шинэ Iowa аахгүй. Тэгээд Iowa тэглээд очив энэ гээд тэгж ярьдаг байхгүй. Тэгээд бүр ингээд Сара гайхаад Iowa очиж яах гэж байгаа юм гэл тэгсэн чинь нөгөөт чинь ерөнхийлөгчийн сонгуульд ер нь бол ирээдүйд өрсөлдмөр юм гэж хэлдэг байхгүй юу. Марк Закерберг. Тэгээд бүр ингээд Сара бүр ингээд шоконд ороод хүмүүсийг юм хэлэх юм болоо те Марк ямар тэнийг юм яриад байна гэд хэлэх юм болов гэд бусад дарга нараа харсч дарга нар нь ерөөсөө ингээд сонсоогүй юм шиг ингээд царайлаа суугадаг. Тэгээд нэг даргадаа очиод хүүе та хэлэхгүй мүү гэдгсэн чинь энэ хүний хувийн сонголт те хувийн эрх чөлөө энд нь бид нар оролцох хэрэггүй гэх тийм яриад тэгэхээр Сара бүр ингээд шууд хэлдэг. Зориг гаргаад наа чи айгуу дими санаа байна гэдгсэн. Гэхдээ ингээд Маркийн дотор одоо ямар санаа авсан юм шиг харагдсан бэ гэхээр Марк ч нь бол тухайн үедээ ингээд Дональд Трампаас хэд дахин их дагагчтай тий өөрийнхөө одоо Facebook гэдэг платформын алгоритмыг өөрийнхөө төлөө яаж ашиглах тийм бүрийн эрх мэдэлтэй чадaltaй хүн байгаа даа шүү дээ. Нэг пост бичингүүт л ингээл автоматар ингээл лайкийн тоон, комментийн тоон ингээл бүр алгоритм нь яаж ажилладаг байгаа мэддэггүй тий ингээд шууд постных нь хандлт нь амар автоматар хиймлэр өндөр интерпрет гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тэгж чадж байгаа хүн тий хэрвээ Дональд Трампын хүндлэнгийн ялах магадaltaгүй байсан хүнийг ялуулчих чадж байгаа юм бол би бол өөрийгөө яаж ялуулж чадах юм байна гэдэг ойлголт авсан гэдэг чинь. Обама, Буш энтрийг ялуулсан сонгуулийн кампанит ажлын зөвлөхүүдийг өөртөө авч ажиллуулж гисэн гэж байгаа юм. Тэгээд нэг олон нийтийн хэвлэл мэдээлэлээр өөрийгөө юу гэж яригдах болмол гэдэг дээр санаа тавьдаггүй, сонирхдаггүй хүн чинь тэн дээр айгүй эмзэг хандаад л намайг юугээ хин хаана юугээ бичсэн байна. Тэрийг нь хурдан одоо арга хэмжээ аав мав гэж тэгж ярьдаг болсон гэж байгаа юм. Эсвэл одоо нөгөө удирдах зөвлөлтөд яриад ингээд 2 жил ажилласаа чөлөө авсан ч гэсэн хувь хувьцаанд ямар нэг өөрчлөлт гарахгүй гэдэг тохиргоог хийж мэгээд те тэгээд 2 жил гэдэг чи юу гэсэн үг гэхээр Америкийн ерөнхийлөгчийн сонгуул кампань чинь ер нь л 2 жил үргэлжилдэг те нэлээд урт үргэлжилдэг тэрэндээ бэлдээд байгаа нь айгүй тодорхой байсан. Одоо Маркийн энэ үйлдэлийг хараад бол Сара бүр ингээд ажиллаас яах вэ гармаар байна гэдэг бүр бодол нь бол үнэхээр хүчтэй байсан. Гэхдээ нөгөө өвчнийх нь асуудал шийдэгдээгүй. Тэгээд Линч синдром гэдэг зүйлээр онцлогдсон байсан. Энэ юу вэ гэхээр яванда хор тавдар болох хөндөр эрсдэлтэй ийм өвчнөөр онцлогдсон. Түндгшнийг ярьсан. Эрүүл мэндийн даатгалын чухал ажлаа хамаагүй хурдан сольж болохгүй. Дараагийнхаа ажлыг заавал ингээд баталгаатай олцсон байж чинь солихгүй болохгүй. Тэгээд визний асуудал нэдрийгээд энэ тийм хурдан ажлаа сольж болохгүй юм нөхцөл байдал байсан гэд тэгж байгаа юм. Дараагийнх нь хэсэгт юу гардаг вэ гэхээр 2017 оны Давосын 1 сарын Давосын дэлхийн эдийн засгийн форумын хурал болдог. Тэгээд энэ хуралд болохоор одоо Шер Сандберг бол одоо дандаа л Давосын хуралд очдог тий. Тэр Давосын хурлын селебрити тэгээл бүхэл төрлийн тэргүүнүүд ингээл шэрлэлтэд уулзахыг хүсээл тэгээл нөгөөдөг чинь бас тэндээ хинтээ уулзахгүйгаа сонгоод л айгу өөрийгөө мэдэрсэн тэгж оролцдог. Гэтэ ингээд шэрлийн зөвлөхүүд нь WhatsApp групп чат нийцсэн шэрлгүүгээр тэнгүүтээ тэндээс хаараг нэмсэн. Тэгээд ингээд шэрлийг энэ дээр юм ярьж ангууд нөгөөд чинь нөгөө л худлаа юм ба ярьж ин марчин гэж муулаад байгаа нь харагдсан. Тэгэл яг нүүрэн дээр нь бол ингээд нөгөө шэрлэлтэд болгоноол тийм байдалтай. Тэгэхээр ингээд шэрлийн эргэн тойрны хүмүүс бол ер нь шэрлийг хойно амар хуурамч хүн бэ гэдэг ч юм уу тэртлийг найл хэдэ харцсан ингээд залхацсан. Тэгэл үнэхээр ажил хоолноосоо салахгүй тулд ингээд үр хэсэгтээ тийм байдал нь харагдсан. За тэгээд тэр Давосоос ингээд онгоцсондоо ингээд буцаа явж исэн. Тэгсэн чинь тэр үед нь болохоор яг нөгөө Дональд Трампын тангараг өргөх ёслол нь болж исэн юм байна л да. Тэгээд нэлээд олон хүмүүс ингээд тухайн үед нөгөө Дональд Трампыг эсэргүүцээд одоо чагсаалт цуглаан хийгээ сая хүмүүс ингээд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалаад ингээд Дональд Трампыг эсэргүүцээд гудамжинд чагсаалт хийжсэн. Тэгээд Сара энэ мэдээг авангуудаа шэрл ингээд эмэгтэй хүний эрхийн төлөө ингээд хамгийн одоо дуурдаг хүн юм чинь энэ бол ингээд дуурах айгүй том боломж байна гэд баярлаад очиод хэлсэн байл да. Ийм болоод штэ та нэг дуурах уу гэдгсэн чинь нөгөөт ч юусоо тэрийг тоохгүй юу вэ би надад ч юусоо оролцолморгүй байна. Тэгснээс Мелания Трамп тангараг өрөх ёслол дээр ямар өнгийн малгай өмсөн бэ гэж тэгж асуудаг. Тэгээ Сара
тийм мэдгүй гэл тэгэл амар урам нь хугараал тэгээд тэр аялын туршид нислэгийн туршид шеэрлэлтэй үг дугаараа өгсөн. За тэгээд ажилдаа буцаж ирсэн чинь ажил дээр нэм Feminist Fight Club гэд нийтдээ 200 гаруй эмэгтэй ажилчдын үүсгэсэн ийм эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ийм клуб нэгдсэн байсан. Тэгээд энэ нь юутай холбоотой гэхээр Facebook дээр илтэд нөгөө нэг эмэгтэй хүний эрхийг зөрчилсөн, sexual harassment үзүүлсэн иймэрхүү тохиолдлууд нэлээд их болоодсэн болохоор эмэгтэйчүүд ингээ хүчээ нэгтгэхэд компани соёлыг ингээ шүүмжилдэг, тэрний эсрэг ингээ дуурдаг, өөрсдийнхөө эрхийг хамгаалдаг ийм бүлгэн үүссэн байсан. Тэгээд Сара энэс бас нэлээ нөгөө нэг урам зориг аваад за би ганцаараа биш юм байна. Би ингээд өөрийнхөө даргаас ийм үгээр те бэлгийн дарамт ингээд мэдрээ дагаа нь бол тэсэж болохгүй зүйл юм байна. Хүний нөөцтэй хэлье, хуульчтай хэлье гэд Facebook-ийн хуульчдад ханддаг. Тэгсэн чинь даргын дарга нь болохоро чи над гомдлоо буцаачгаа. Тэгээд би чиний даргад чи хэлчихье. Тэгээд дарга чинь ингээд энэ үйлдэлээ заснаа гэд амладаг. Тэгэхээр за одоо болчих юм байлгүй дээ гэж одоо тэгээд тэр гомдлоо буцаадаг. Тэгээд энэ явдлаас хойш нөгөө дарга нь болохоор гинтхэн мэдгүй ухаан орсон юм яасан. Чиний ачаал чи хүнд байна уу? Одоо ажлын ачааллыг чинь талаар багасгая чи арай л их ачаалтай ах шиг байна. Латин Америк, Аз хоёулангийн харилцдаг юм байна. Чи алигаа сонгох уу? Нэгийг байлуулъя. Өөр хүнд үг юм уу гэд. Тэгэхээр нөгөөт чинь нөгөө Аз ялангуяа тэр дотроо Хятадтай орооцолмооргүйсэн болохоор ингээд Латин Америкийг сонгодог. Тэгсэн чинь гэхдээ Азийг хариуцах хүн ингээд чам шиг мундаг хүн олдохгүй байгаа болохоор төр байж байгаарэ гэд. Тэгээд ингээд Азийг Хятадтай ингээд тодорхой хэмжээнд хариуцсан хിവэрээ те. Тэгээд Хятад юу болж байгаа ингээд ярьж байгаа юм л да. Хятад болохоор одоо тухайн үед те 2017 оны 1 сард бол ингээд Facebook Хятад хаагдсан байсан боловч Хятад хүмүүс Facebook-ийг ашигласаар байсан. Тэр шалтгаан нь болохоор нөгөө Хятад бараагаа олон улсад зар сурталчилгаа хийх ч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар ингээд ашиглаад хаагдсан байгаа хэрнээ Америкийн дараагийн том одоо орлогыг одоо олон улсад те Facebook-д авчирдаг. Тийм орон болцсон байсан. Нийтдээ жилдээ 5 тэрбум долларын юм орлого оруулдаг юм. Тэгэхээр нөгөө нэг албан ёсоор Facebook ингээд ажилладаг болоод эхлүүл бүр ямар том зах зээл байгаа гэдгийг Марк Закерберг харцсан те энэ хятадын зах зээлийн төлөө бүр ингээд үхэн хатан одоо улаарч хэлсэн. Тэгээд үнийг авахын тулд бол хэд хэдэн ингээд өөр улсуудад бүр Америкт ч гэсэн үгүй гэж хэлжсэн зүйлүүдэд зөрчөөд ингээ хийж эхэлдэг. Тэрнийх нь нэг нь болохоор хэрэглэгчдийн мэдээллийг засгийн газарт өгөх гэдэг зүйлийг хийдэг. Хятад болохоор Facebook хэрвээ манад үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол серверээ заавал манай улсад байршуулах ёстой. Тэгээ Хятадын хэрэглэгчдийн мэдээлэл бол манай улсад байгаа тэр серверт хадгалагдах ёстой. Тэр ч бүхэл одоо бусад улсад байгаа Хятад хүмүүсийн мэдээлэл гэсэн манай серверт хадгалагдах ёстой гэдэг тийм шаардлага тавьчихсан. Тэгээ Facebook бол өмнө нь тэ Америкийн засгийн газрыг хэрэглэгчийн мэдээлэл энэ төр асууж гуйж муухад бол ерөөсөө зарчмаа яриас тэ хүний эрх яриал айгүй үгүй гэдэг байсан хэрнээ одоо энэ Хятадын засгийн газарт бол ингээл хамаг юм авардаа тавиал дийлгээл тэ ингээд хэрэглэгчийнхаа мэдээллийг ч нэвтрэх эрхийг нь өгөөд л тэгээд аль болох нөгөө Хятадын имижийг олон улсад эерэг байлгах талаас нь зар сурталчилгаанууд явуулах тийм эерэг мэдээлэл түгээх нэтрийгэл айгүй тийм Хятадд толгонсон байдалтай, найр тавьсан байдалтай тийм хандж байгаа нь харагдсан. Тэгээд тэр нэг дотоод хурлынхын тэмдэглэлээр юу гэжсэн байсан бэ гэхээр энд нэг айгүй том эрсдэл байна. Тэр юу вэ гэхээр ингээд Хятадын засгийн газар ард иргэдийнхаа талаар мэдээллийг Facebook-ээс аваад те ингээд төрийнхөө эсрэг зогсож байгаа хүмүүсийг хэрвээ алах ч юм уу, шоронд хийх ч юм уу, ямар нэгэн гэм хохирол учрууллаа гэхэд тэр мэдээллийг Хятадын засгийн газарт өгсөн хэрэгт Facebook-ийн удирдлагууд биш, харин Facebook-ийн ажилчид буруутай үлдэх юм аа. Тэр хүмүүс хариуцлага хүлээх өндөр эрсдэл байна гэсэн тийм мэдээлэл хүртэл ингээд бичигдсэн үлдсэн байсан. Тэгэхээр Facebook-ийн удирдлагууд бол үүнийг митийн дээр сайн мэдчихсэн ч гэсэн Хятад руу нэвтрэн гэж улаарсан хിവэрээ Хятадын засгийн газрыг гуйсан хിവэрээ байсан юм аа гэж энд дурддаг. За тэгээд үргэлжлүүлээ Хятадын засгийн газар дээр бол энэ Хятад руу орох гэдэг бүр ингээд том таск тий ийм прожект үүсгээд энэ компани дотор Facebook дотор явдаг байгаа. За тэгээд үүнтэй холбогдлоор Хятадын засгийн газартай хамтрах үүднээс Хятад руу Хятадын зах зээлд орох үүднээс бол яа харахгүй тийм Хятадын партнер хэрэгтэй болсон. За тэгээд Хятад компанитай нэг компанитай хамтраад энэ болохоор нэг тэр компанитай хамтраа. За хамтарсан тэр компани болохоор Honey Capital гэдэг. За тэр компани болохоор түрүүн дэгийг хэлжсэн
тэр нэг хэрэглэгчдийн мэдээллийг хятад доторх хэрэглэгчдийн мэдээллийг хариуцаад за тэгээд тэр мэдээллийг нь болохоор датаг нь болохоор хятадын сервер дээр байрлуулах гэдэг тийм зүйл байсан. За тэгээд мөн хятадын тэр хэрэглэгчдийнхаа оруулж байгаа контент болон ямар зүйл оруулж байгааг нь болохоор бүгдийг нь яг бас хянаад за тэрийг нь болохоор тэр партнераас хянана гэдэг тийм зүйл байсан. За тэгээ энэхүү хятадтай холбоотой энэхүү прожект дээр нь болохоор маш том баг ажиллаж ирсэн. Зөвхөн одоо царигийн багаас гадна том инженерийн баг ажилласан. Тэгээд өөрөөр хэлбэл зөвхөн хятад зориулаад тийм тусгай тийм одоо боломж төлүүдийг те фичерүүдийг нийлүүлж байгаа байхгүй. Бусад оронд ерөөсөй байдгүй зүйл. Жишээлбэл юм бол нэг тусгай region те жишээлбэл Шинжаан ч гэдэг юм уугуурэ гэх мэтлэн зөвхөн тэр region-ээс орж ирж байгаа тэр одоо газар зүйн зургаас орж ирж байгаа хүмүүсийг блоклох гэдэг юм уу те тэр хүмүүс тодорхой зүйлийн контент харуулах. За эсвэл болохоор бүр ингээд тэр чигээр нь ямар нэгэн байдлаар хятад хэрэг бослог гарах юм бол тэр бослоготой холбоотой бүх юмыг нь устгах, keyword-оор нь устгаж харуулах ч гэдэг юм уу те. Гэх мэтчлийн бие тусгай тийм төлөвүүдийг нь болохоор зөвхөн хятад зориулсан тэр зүйлүүдийг Facebook дотроо ингэж бэлтэж тэрийг нь болохоор ингэж хийж эхэлж байгаа юм л да. За тэгээд тэмцээн болохоор бас ингээд юу хэлсэн байлээ хятадын талаас хэлж байгаа байхгүй. Хэрвээ хятадд террорист гэж үзэгдэх зүйл байх юм бол тэрийг болохоор Facebook-ос бүр тэр чигээр нь блоклоо дахиж орох боломжгүй болох хэрэгтэй гэж байна. За тэгээд ингээд хятадын террорист гэж тодорхойлж байгаа тэр зүйлүүд нь болохоор одоо жишээл уйгурчуудыг бол террорист гэж хэлж байгаа хятадын засгийн газрын зүгээс гих мэдчлэн одоо хятадын террорист гэж тодорхойлж байгаа зүйл нь болохоор хүний эрхийг зөрчсөн тэр бүл асуудал бас байх магадaltaй. Гэхдээ бол Facebook-ийн хувьд бол тэр нь бол ямар ч тийм нэг шалтгаан болохгүй. Хятад л юу гэж хэлсэн тэрийг нь одоо бүр ингээд бүрэнхээр нь одоо хүлээн зөвшөөрч байгаа тэр байдлаар ингээд харсан. За тэр бүр ингээд цаашлаад зөвхөн хятадтай хэрэглэгчдийн мэдээлэл биш бүр ингээд хятадтай хэрэглэгчтэй холбогдож байгаа хэрэглэгчдийн мэдээлэл өөрөөр хэлбэл хятад биш хэрэглэгчдийн мэдээллийн хүртэл хятадын засгийн газарт өгөх тийм байдлаар гэрээ байгуулахаар яригдчихсэн гэдгийг нь бол харсан. Өөрөөр хэлбэл хятадын засгийн газар хятадын коммунист намд болохоор бүр цагаан бэлэг өмсөд бүр хамгийн дээд зэргийн одоо сервисийг Facebook ингээд үзүүлж байсан. За тэгээд ингээд удахгүй ер нь бол ингээд энэ тал руугаа орноо тэг хятад энэ Facebook-ийг гаргана гэд явж исэн учраас болохоор тун удахгүй гаргах учраас гээд хэрвээ хятад Facebook-ийг оруулсны дараа ямар нэгэн асуудал гарах юм бол Facebook хэрхэн үнийг одоо олон нийтэд харилцах үүднээс нь хариулах вэ гэд бүхэл бүтэн баг тэн дээр нь ажилтсан. Жишээлбэл одоо Facebook асуудалд ороод хятад байхдаа асуудалд ороод яах юм бол ямар сонин нийтлүүд Facebook-ийн тухай гарч болох вэ? Тэрэнд нь хуульчид нь юу гэж хариулах вэ гэх мэтчлэн бүр маш их зүйлүүд дээр аль хэдийн бэлтгэсэн байсныг нь бол хосаараа бас энэ олон материалыг уншиж байхдаа мэдэж авсан. Тэгэхээр бол сая долларыг энэ бол хятад зориулсан байдгийг нь бол одоо харж байгаа. За тэгээд бүр ингээд сүүл рүүгээ болохоор ерөөс ингээл тэ хэрвээ ингээд конгресстэй Америкийн нэгдсэн улсын одоо конгрессээс бидрийг ингээд асуулт суугаад яагаад хятад руу орсон хятад одоо яагаад датаг хэрэгжлийн датаг өгсөн юм өсөө ингээд асуух юм бол бид нэр хятадын юун дотор хууль зүйн хүрээнд хийж байгаа гэд тэрнээс өөр юу ч битгий хэлж гэдэг юм те шууд эсвэл болохоор бид нэр ийм мэдэхгүй гэд хэлж гэдэг юм ингээд бүр хуульчт нь аль хэдийн Марк Закерберг хэрвээ асуулт асуух юм бол юу гэж хэлэх вэ альцын ингээд бэлдээд өгсөн тим драфтууд нь хүртэл ингээд байж гисэн өөрөөр хэлбэл хуульчт нь аль хэдийн юу болж байгааг мэдчихсэн буруу зүйл хийж байгааг мэдчихсэн тэгээ буруу зүйл хийж байна гэд Америк нэгдсэн улсын конгрессээс асуух юм бол юу гэж худлаа хариулах гэсэн хүртэл ингээд мэдчихсэн ийм байдалтай байсан байгаа. За тэгээд ингээд нарийн ингээд яг ингээд дахиад цаашаа харсан чинь хятадд аль хэдийн Facebook болохоор хууль бусаар Facebook дээр төстөө тийм аппликейшнуудыг болохоор аль хэдийн хятад оруулаад тэрийг болохоор хэрэглэгчтэй болоод ажиллаж байсан байгаа юм л да. Тэр нь болохоор хятадын засгийн газраас лиценз аваагүй тэнцээ үйл ажиллагаа явуулах тэр зөвшөөрлөө огтхон аваагүй харнээсээ нэлээд олон аппуудыг тэнцээ ажиллуулсан. За тэгээд хятад дотор өөрийнх нь Facebook-ийн Office гэсэн нэрлэлээр тэр нь болохоор Facebook Office биш шүү дээ тий. Өөр нэг хүний зүгээр ингээд төр зур ажилтнаар авцсан. Тэгээд тэр хүний нэрэн дээр нэг хуурамч компани үүсгэсэн. Тэр компаниараа дамжуулаад хэд аппуудыг ингээд аль хэдийн гаргацсан байсан нүртэл мэдгэцдэг. За тэгээд тэрийг болохоор New York Times олж аваад одоо ятчих байхгүй юу? Гаргачихж байгаа тэр хуурамч аппуудын тухай. Тэгээд тэгсэн чинь өөрсдийнх нь бодож яснаас арай гайгүй New York Times-ийн мэдээ гараад
За тэгсэн чи бидний бүх юмыг мдээгүй байсан юм байна гэд ингээд баг өнгөрч байгаа. Тийм хүртэл зүйлүүд ингээд гарч ирдэг. За тэгээ та бүхэн бас Facebook мэдчихэж магадгүй Oculus гэдэг нэг virtual reality-гийн юм шил байдаг шүү дээ. Тийм том нүдэндээ зүг юм хардаг. Тэрийг хүртэл нөгөө нэг хятадд аль хэдийн зөвшөөрлгүйгээр гаргацсан байдаг 2014 онд. Тэгээд мэдхгүй бид нэр зөвшөөрөл авах хэрэгтэй байсан мдээгүй гэдэг аль хэдийн гаргацсан байсан. Нэг нь дараа нь олж аваад тэгээ сүүл рүүгээ хитэн жилийн дараа зөвшөөрлөө хойноос нь аваад тэгээд үйл ажиллагаа явуулдаг байгаа. Гэх мэтчлэн Facebook бол аль хэдийн хятад дотор бас ингээд хууль басаар ямар нэгэн байдлаар одоо үйл ажиллагаа хийжсэн. Тэгээд хятад энэ сүүл рүүгээ хятадуудын нэг засгийн газар нөгөө нэг New York Times-ийн нийтлэл гарснаас нь болоод та наатагаа янзалж зэгцэлгээд улам ингээд харилцаа нас мууддаг байгаа. За ингээд энэс гадна зөвхөн энэ ч асуудал биш одоо хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаанаас гадна бол ингээд Австралид бас нэг асуудал гардаг. Тэр нь бол 2017 оны 4 сард Австралийн нэг сонинд хэвлэгдснээр байх юм бол Facebook болохоор 10 жилийн 13-аас 17 насны 10 жилийн жоох охтуудыг ингээд бүр ингээд таргетлаад зөвхөн тэднэрт зориулгаад эрүүл сэтгэл зүйн талаас нь бүр ингээ атаклж жагаад сурталчилгаа явуулж байна гэдгийг нь бол ил болгосон. За тэрэн дээр юу гэдэг вэ гэхээр ихэвчлэн нэг Instagram, Facebook эднэр дээрээ ингээд тэр жоохон охтууд 13-аас 17 насны тэр охтууд ингээд одоо селфигээ хийчээд оруулчаад ингээд устгах ч юм уу тэгэнгүүт нь тэр охин л юу явуулдаг вэ гэхээр гоо сайхны барааны бүтээгдэхүүнчтэй хэрхэн хөөрхөн харагдах вэ гэдэг ч юм уу. За эсвэл тэрдэн зориулсан бүр ингээд чи одоо энэ царимуутай байх юм бол энийг хэрэгэл гой болно гэдэг юм уу тий. Гэх мэтчлэн бүр ингээд тэр жоох охтууд чинь бүтэн ингээд том хүн болж боловсрлоо толгой нэгээд боловсроогүй тий. Өөртөө итгэлгүй заримдаа ингээд хүмүүсээс ичээс авдаг тэр өсвөр насны хүүхдэд бүр тэрэнднэр зориулсан бүр ингээд тийм кампанид ажиллаад зар сурталчилгааг нь болохоор явуулж олно гэд тэр бусад компаниудад болохоор сурталчилгаа явж исэн гэж байгаа байхгүй юу. За тэрийг нь болохоор Австралийн нэгэн сонин дээр ил болгож нийтлэл гаргаснаар бас сенсац тарьдаг байгаа. Өөрөөр хэлбэл тэгээд ингээд ийм амар нөгөө инсекюр байгаа тэр охтуудыг хүртэл ингэж одоо мөнгө олохын төлөө ийм байдлаар явуулдаг. Тэгээд Facebook дотроо бол бараг ингэж байгаа байхгүй. Бидний нөгөө хийсэн юмнууд болж штэ ажиллаж ин гэдэг тэрэндээ амар бараг бахархалтай хандж байдаг. Тэгээд мэдээж ингээд Австралийн засгийн газраас энэ бол маш ёс зүйн асуудал байна гэдэг одоо ямар нэгэн арга хэмжээ авахыг шаардж ин гэсэн. Гэхдээ нь болохоор Facebook яасан бэ гэхээр нэг жижигхэн researcher те судалгаанд оролцсон нэг хүнийг Австралид байгаа офисаас нэг хүнийг халаал тэгэл болцсон гэж байгаа байхгүй. Тэгээд өөрөөр хэлбэл бүтэн хойно байгаа том баг тэтгэрлэгөө ерөөсөө хийгээгүй. Тэгээд нэг юм хийсэн болоод хайцсан. Тиймэрхүү зүйл гарч ирсэн юм. За тэгээд түрүүний хийсэн нэг Facebook Trump сонгуульд ялахад нөлөөсөн. За тэгээд энэ одоо бага насны охтуудын эрүүл мэндэд болон одоо зүрх сэтгэл санаанд маш муугар нөлөөлдөг. За хятад одоо хууль бусаар ажилласан гих зэрэг ингээд иймэрхүү те. За тэгээд нөө Feminist Fight Club гэх төрөнтэйг хийсэн тэр зүйлүүд ингээд зүйлүүд ингээд дараалаад гарч ирээд ерөнхийдөө Facebook-ийн дотор бол өмнө нь анх Facebook-д ажиллахдаа бардан байдаг байсан бол одоо харин ажиллаж байхдаа гутардаг тийм зүйлүүдийг бол гарч ирсэн. За тэгээд тэрэн дотроос нь ажилчид нь бол ерөнхийдөө баг ажилтдаг гэдгээ нуудаг. Тийм одоо гадна тал те гонигтай зүйл гарч ирсэн. Гэтэл нөгөө нэг менежментийн баг нь бол тэрийг ерөөсө огтхонж ойлгохгүйсэн. За тэгээд Сарагийн нэг найз нь хэлэхдээ загас толгооноос эхэлж өмхөрдیں۔ Яг л Facebook шиг болж байна гэж хэлж байсан гэдгийг нь бол өөрөө дурдсан байдаг. За тэгээд хамгийн сүүлдний нэг томоохон зүйл нь бол яхаар Мянмарын тухай ярихгүй болохгүй гэж бодож байна. За тэгээд энэ нь болохоор Мянмар болохоор ямар зүйл болсон бэ гэхээр Facebook яахахгүй өнгөө хэрлүүлдэг тий. Facebook бол яхахгүй Мянмарын жишээн дээр авах юм бол яаж Facebook хэрхэн одоо хүмүүсийн үйлдэлд жинхэнэ бодит амьдрал дээр нөлөөлж болдог гэдгийг бол бүтэн жишээ бол энэ ч байгаа юм. Facebook-ийн гадна талаас нь харахад зөвхөн сошиал медиа тий олон нийтийн сүлжээ мэд интернет дээр байгаа зүйл боловч Мянмарын жишээн дээр харахад энд бол 10,000 одоо Рохингя гэдэг хүмүүсийн женосид хийхэд нь болохоор Facebook томоохон өөрөг оролт тоглолоос үзүүлсэн гэж байгаа байхгүй юу. Анх нөгөө нэг Сара Мянмар руу одоо бизнесээр явж байхад тэнд чинь ямар ч нөгөө интернет ч орж үзээгүй те ямар ч тийм сүлжээж байгаагүй тийм ус байсан гэж санаж байгаа. Гэтэл дараа нь энэ ч болохоор интернет.org-ыг оруулаад өөрөөр хэлбэл хүмүүст нөгөө интернет хэрэглүүлээд хүмүүс анх компьютерт
интернет гэж мэдхгүй хүмүүс чинь гэвгээр гар утсан дээр интернеттэй болоод тэгээ хүмүүс интернетод оронгууд нь Facebook энэ ямар одоо Мянмарын телекомпаниудтай ямар гэр байгуулсан бэ гэхээр Facebook гэдэг орох юм бол үнэгүй дата чи явахгүй бусад вебсайт руу орох юм бол үнэтэй гэдэг тийм гэр байгуулсан байгаа байхгүй юу тэр телекоммуникашн компаниудтай тэгэнгүүт хүмүүс болохоор хүмүүсийн хувьд интернет гэдэг зүйлийг мэддэггүй компьютер дээр сууж үзээгүй тэр хүмүүс чинь анхан дээр интернет гэдэг үзчихэнгүүт тэр хүмүүсийн хувьд интернет гэсэн болохоор Facebook гэдэг ойлголт болцсон. Тэгээд юусе Мянмар хүмүүсийн амьдрал бүх Facebook дээр явдаг. Literally бүгдээрээ нандаа утсан дээр Facebook барьждаг. Тинчээ бүх амьдрал нь бүх одоо мэдээлэл тэндээс аавна юм хайхтаа Facebook-аас сайн дэлгүүр орохтаа Facebook-аас сайн үзэл монгол шиг санагдаад байхгүй эсвэл монголтай адилхан Facebook-ын ажил өнгөө хүмүүсийн бүх ажил бүх Facebook дээр явдаг гэсэн. За тэгээд үүнийг ингээд яаж Мянмарын тэр цэргийн диктатуртай энэ засгийн газар яаж ашигласан бэ гэхээр хурамч мэдээлэл засаж ихсэн. Тэрэн дээр юу гэсэн мэглэр Рихонга энэ бүлгийн хүмүүс нь болохоор им босод буддист шалгалтай хүмүүсүүдийг хүчирхийлж байна гэдэг юм хурамч мэдээлэл цацаад тэнгүүд буцаад нөгөө улсын дотроо ийм дайн үсэдэг сүүлрэг энэ ерөөхдөө 10,000 гаруй хүний амьд хүрсэн энэ үүдэл бас юм аа. Тэгээ сүүлдэн ч гэсэн ингээд энчээр гаргадаг нэгдсэн үндэсний байгууллага репортн дээр ч гэсэн баг зөвхөн Facebook-ийн тухай 20-од хуудас гар өсөх үү. Яагаад энэ Мянмарын геноцидад Facebook нөлөө үзүүлсэн маш том нөлөө үзүүлсэн бэ гэдэг ингээд олон улсын байгууллагуудын шинжилгээ хүртэл гаргацсан байдаг. Энэ үеэр нь Сара бол үнэхээр яхаарахгүй дурдуугаа байгаагүй бүх зүйлүүдийг хийх гэж оролцсон. Тэгээд ингээд Facebook-ийн менежменттэй хэлсэн. Facebook-тэй менежмент дотор Мянмарт зориулсан тусгай хүмүүсийг гаргаач, Мянмар хэллийг ойлгодог хүмүүсийг энэ гаргаач, контент нь модератор оруулаач, гих мэгчтэй оош олон зүйлүүдийг хийсэн боловч энэ ч болоор Даблин хотод Ирландад байдаг ганцхан хүн бүхэлд нь 55 сая хүн амтай Мянмар улсыг харж байсан байгаа байхгүй. Тэгээд тэр нь өөр цагийн зүрэн дээр тэгээ ямар нэг худлаа мэдээлж юм уу за эсвэл тийм хүн ааны аллагтай тийм маш аимшигтай мэдээллүүдийг хин нэг урайлан дуудсан хин нэг violence хүчирхийлэлд урайлан дуудсан зүйлүүдийг нийтлэхэд хинч тэрийг нь анзаардаггүй ингээд өнгөрөөс нь түүнээс болоод ингээд гаргасан энэ олон хүний амь өрөвдсөн байдаг энэ шаа тэгээд Сара болон маш эндээ харамсдаг тэгээд ерөөхдөө Сара хэлж байгаа нь болохоор энэ бол Facebook маш том үнэлгээ үзүүлсэн энэ Facebook-ээс орсноос болоод тэр олон хүмүүсийг хамтдаа босох боломжтой болсон. Гэхдээ Мянмарын хувьд бол буруу тал руугаа босож олон мянган хүний амьд хүрсэн юм аа. Тэгээд хичнээн Сара олон хэлсэн боловч ерөөсөө хинч тэний тоогоогүй. Өөрөөр хэлбэл энэ өөрийнх нь Сарагийн дарга Joel Elliott Sheryl Sandberg, Mark Zuckerberg гэдэг бол ёстой жинхэнэ өөцөн чинэж энэ Мянмар улсыг авч үзээгүй. Тийм учраас би бол яг энэ тухай миний бол бодож байсан зүйл тэр энэс олж 10,000 хүн амиа алдсан юм аа гэж ингэж хэлж байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь ингээд нэг төрн бэлгийн хүчирхийлэлд болохоор Саар нэлээд өртөжсэн гэж хэлсэн тий. Тэгээд сүүл рүүгээ тэрийг бүр ингээд тисгэ болоод тэгээд нэг удаа ингээд олон ажлынхантайгаа хамт ингээд зугаалга хийгээд явсан чинь нөгөө дарган сүүл рүүгээ гівгэнд бүтгэлжсэн баг хойноос нь ингээд яагаад ам шүү баг ингээд секст гээд бүхлөөтэй ингээд бүжгийн талбай дээр хонос нэгэд бүр амар түлхээд бааранд байгаа юм шиг. Тэгээ шууд өөрөө амар сонирн болоод тэрийг HR-д хэлэх гэсэн чи HR нь бас авч хэлцээгүй. Тэгээ сүүлрээгээд тэр дараагийнхаа өөрийнхөө дараагийнхаа дарагт ингээд хэлсэн боловч тэр нь бас ерөөсөө авч хэлцэхгүй. Бараг буцаагаал чиний нөгөө нэг ажлын үнэлгээ чинь муу байна гэдэргээ тиймэрхүү юм яриад дуусгасан. За тэгээд жоохон байж исэн чинь дотоод яхаарахгүй нөгөө нэг дотоод шалгалт нь болоод энэ Сарагийн хэлсэн хэргийг бол авч хэлцээ цаана шалгах хэрэгтэй болж байгаа юм л да. Тэгээ шалгалт нь ингээд ороо явж исэн боловч сүүл рүүгээ нөгөө Сарагийн даргаыг тэр нөгөө бэлгийн хүчирхийлэлүүдсэн даргаыг шалгах биш сүүл рүүгээ Сараг шалгасаар байгаа таардаг. Тэгээд тэр хэрэг нь хаагдлаа гэд хаагдсан чинь болохоор ерөөхдөө юу гэж хэлсэн бэ гэхлээр Сара болохоор даргатайгаа буруу ойлголцсон байна. Дарга нь ямарч буруу зүйл хийгээгүй байна. Харин Сарагийн хувьд тэр ажлынх нь үр дүн сайн байгаагүй, перформанс нь муу байсан байна гэдэг тийм үнэлгээ гараад дууссан. Тэгээд ингээд хэдхэн өдрийн дараа хэрэг хаагдсны дараа явж байсан чинь өөрийнх нь дарга нь болон Facebook-ийн том
одоо ерөнхий хуульч хоёр нь нэг өрөөнд суудсан өөрийнх нь performance review-г нь хийх гээд ороод ирсэн байдаг. Тэгээ гайхаад миний ажлын бүтээмжтэй холбогдолтой ийм хуралд яагаад том хуульч ороод ирээ суудсан байна гэсэн чинь тэр хоёр болохоор нийлж яагаад одоо Сараг одоо чиний ажил чинь болохоор ажилласаа хийхгүй тийм учраас бид нар чамайг хадлаа гэж хэлээд ажлаас нь халсан байдгаа. За ингээд Сара Facebook-ээс ажилласаа халагддаг. За тэгээд үүний дараа болохоор ерөөсө бодож ирсэн зүйл нь болохоор маш олон зүйлийг анх ингээд Facebook дотор ороод олон зүйлийг бүтээж олон одоо сайнаар одоо нэг юм нөлөөлөе гэж бодсон боловч тийм зүйл болсон гээ. Гэтэл энэ яг ингээ Facebook-ийн менежмент нь болохоор одоо мөнгөндөө хахад цацсан хүмүүс ирнэсээ ямар ч тийм ёс зүйн үйлдэлийг хийсээр ирдэг тэрийг ерөөсө тоодоггүй ямар хятад те гих мэт олон хүний ам манаас нь хурж байгаа тэр зүйлийг хийсэн болоод тэрэнд өөцөн шинэж ерөөсө тэгж хардаггүй тийм байна. Тэд нар бол зүгээр л юу харж байна вэ гэхэлэр өдөр тутамд хэрхэн бизнесээ том болохыг харж байгаа. Тийм зүйл ижээ гэд энэ ном маань төгсдөг байгаа. Тэгээ ямар их мэдээлэл. Харин тийм. Тэгээ 48 бүлэгтэй болохоор ялцчихгүй битээр ингэ дэтэлээд энэ ярихгүй яагаад хичээсэн ч гэсэн л урт олцглоо. Гэтэ та бүхэнд байнас айгүй сонирхолтой байсан байх гэж бодож байна тий. Тэгээд эн чинь маш шинэхэн гарсан ном. Сара зохиогч маань энэ номыг гаргахын тулд бас Facebook-ээс ингээд хориг тавигдаад нэлээх хууль шүүх болж арай гэж гаргасан. Тэгээ одоо бас нөгөө нэг хэвлэл мэдээллээр ч юм уу Facebook-ийн нэр хүндэд талцсан юм ярьслага өгч мэдээлэл тараах юм бол ингээд тэгэх болгондоо $50,000 торгуулна тэргээд тийм шүүхийн шийдвэрнтэй гарцсан. Гэтэ бол хальт ингээд YouTube-ын дээр харж байхад Сара бол Америкийн конгресс дуудагдаад номныхаа талаар ялангуяа хэтийн энэ мэдээллийн талаар бас ингээд мэдүүлэг өгөөд явж байгаа нь харагдсан. Тэгэхээр одоо нэлээд тийм тэмцэгч өөрийгөө бас солиослон байж зөв зүйлийн төлөө энэ зоригтой дуурдаг юм ихтэй байна. Номыг нь уншиж байгаа ч гэсэн ямар шазрууин тэгээд номоо гаргахын тулд ч гэсэн бас нэлээд гүрийгээд одоо бас нэлээд хэцүү байдалд бас амьдраад ажиллаад явж байгаа шиг байна. Facebook-ээс хойно бол ямар байгууллагатай ажиллаж байгаа нь тодорхойгүй байсан. Гэхдээ бас л нөгөө технологийн одоо AI-тай холбоотой ажил тэрийг яаж нөгөө зүгээр ингээд бодлогыг нь тодорхойлох уу гэдэг тиймэрхүү ажил хийж байгаа гэж ойлгосон. За тэгээд ийм ном байлаа. Тэгээд бит хоёрын пост бас Facebook дээр блоклогдохгүй байхаа гэж найдаад энийгээ оруулъя тий. Мэдгүй одоо би бол айгүй эргэлзэж байна. Бараг нөгөө нэг сонирхолтой ном орсон байгаа. Нэрийн дэлгэцүүл блоклогдчихгүй байна. Та нар SoundCloud юм уу YouTube руу ор гэд биччихвэл зүгээр ч юм. Бараг тэгсэн зүгээр юм уу тий. Харин тий. Бараг тийг юм одоо. Пэйж алдах магадлалтай эрсдэлтэй. Айгүй эвгүй газар биш үү? Харин тийм. Энийг бол ингээд Facebook бол шууд red flag хийх бүрэн боломжтой байна. Бараг тэгээд постлчихдээ тий. Тэг яагаад ингэж постлныг нь дугаараасаа та бүхэн сонсоорой гэд тэгэл оруулчих. Тэгээ. За тэгээ дугаараа өндөрлөхөөс өмнө уламжлалт ясаараа подкастынхаа ерөнхий вэбгийгчийг дурдъя. Quality for your health made in Germany. Denk Pharma таны эрүүл мэндийн чанарыг Германд үйлдвэрлэв. За энэ удаагийн дугаараас та бүхэндээ таалагдсан байхаа гэж найдаж байна. Нилээ урт дугаар боллоо. За тэгэхээр дараагийнхаа дугаараар уулзтлаа. Тэр баяртай. Баяртай.